Powered by Airplane. Аяли хөгжи. Подкаст румын хамтрагчаар Зубровка. Юлон хятад хоолны ресторан. Аянга Store. Simple зээлийн аппликейшн. Зээ сайн байцгаана уу манайхан. Тэгээд подкаст румын цаашин дагаар та бүхэнд өргөд бэлэн болсон байна. Powered by Airplane. Аялийн хөгжи гэдэг ураатай явдаг байгаа. Тэгээд бид бүхнийг байнга дэмжиж ажилдаг. Манай ерөнхий ивент тэтгэгчээр Юлон хятад хоолны сүлжээ ресторан хамтран ажиллаж байна. Simple зээлийн аппликейшн бид бүхэнд хамтран ажиллаж байгаа. Zubrovka Charna бүтээгдэхүүн мөн Аянга Store манайхтай энэ удаагийн дагаар хамтран ажиллаж байна. За ингээд зочноо та бүхний өмнө танилцуулахад бэлэн болсон байна. Өнөөдөр подкаст маань мэдээж манай Габи жижигчин Габи. Тэгээд дээр нь мэдээж манай ганцаа ах маань 2 дахь урж ирж байна. Хай сайн байна. За тэгээд манай уугны ах маань бас хүрэлцэн ирсэн байна. За сайхан зуншиж байна манайхаа. Сайхан зуншиж байна уу? Сэрвтер сайхан л зуншиж байна. Сэрвтер сайхан зуншиж байна те. Зунтаа сайхан үлж гин үү. Тий. Тэгэл байж шүү дээ. Монголд ч ерөөсө болж байгаа юм алга гэлөө. Юунч болохгүй, эдийн засгийн ч болохгүй, юунч болохгүй, зунж байхгүй. Харин тий тэгээдсэн. За тэгээд энэ зоныг яаж гоё өнгөрөх гэж байна да. Тэгээд одоо 6 сар гарцсан. Эхний асуултаа ингэж эхэлчихье гэж бодож байна. Хүүхдийн баяраар юу ивтэй манайхаа? Хүүхдийн баяраар бол яста гэр зураа байсан шүү. Гадуур дотор гарахлаа чинь нэгдүгээр нөгөө бүглээ айгу айхтар. Тэгээд нөгөө хоёрдугаар манай нөгөө ихнэрийн ажилд авахгүйцаад. Тэгэл өстө яалтчгүй 3 хүүхдтэй гэртэл л өнгөрөөсөн дөө. Тэгэл яг хүүхдүүдтэй нэг сагаантаа идэх төртөө хоол нь хийж өгөөл. Тэгэл гэртээ. Нах 3 хүүхдтэй. Тий. За миний хувьд гэх юм бол 31-нд төрүүлээ хүүхдүүдээ сайхан баярлуулсан. Нэг сайхан хичээл сургуулийн тааруулж байгаа. Тэгээд 6 сарын 1-нд гэх юм бол яг нэг охиныхоо яг цүнх хөрөгчийг хийгээд нөгөө хүүхдийн ордонд балетийн бүжгээ ингэж явдаг. Тэг яг нөгөө парад алхаад хөрхий ордныхын чинь тийм мэд ч тэ. Тэгээд талбай дээр бүжиглэх бүжгийн хамт ус мөсийн янзлаа тэгэл нэг аавын ажил хийгээл өнгөрсөн. Бусад хүүхдүүд бол гэртээ. Энэ жилийн үед бол тэгсээ жоохон сэрүүхэнч байсан болохоор. Тийм. Ер нь энэ жил хүүхдүүд ер нь баг гарсан шүү. Талбай дээр бас их цөөхөн байсан. Өдлөн бол ингээд багталчиж ядаад идэв ч тэ. Улиралдаа л таарчих шүү. Гэхдээ хүүхдийн баяр чинь бас нарандаа их учир байд юм байлээ шүү те. Байна. Би 6 сарын 1-нд энэ жил гадуур нөлөө явсан. Хүүхдээ дагуулаад тэгсэн чинь бас наргүй 6 сарын 1 чинь бас 6 сарын 1 шиг биш санагдчихлаа. Нэг улаан машинтайгаа юу? Үгүй харин тийм. За тэр чи ярих гээд би ч одоо яг нэг хүүдээ нэг маквин бэлтэж гаргаж өгсөн. Тэгээ тэр ч одоо тэр өстой гоё л шүү дээ. Төмний маквин л болж ах шиг байлаа. Яг төмний маквин байлгах нь бас бид нарт өөрсдөд их кайфтай байгаа. Яг бодох нь ингээд хүүхэд баярлуулах нь илүү кайфтай. Тий. Тэгээ бид тэр нэг 30-аад бэлэг машиныхаа хойно хийж ягаад тэгээ сайхан тараасан. Зүгээр замдаа шууд ингээд цонхороо ингээд таргаа явцсан. Тэгээд амар гоё тийм хүүхдийн нэрх чи бас гоё юм аа. Гоё шүү дээ. Тий. Тэгээ нэгт тийм хоёр нөгөө манай машиныг чараа хүүхдүүд жугаалтчих юм. Тэдэр нь айгүй гоё санагдсан. Тэгээ ерөнхийдөө 6 сарын 1-ийг тэгж өнгөрөөлөө. Миний найз юу гэж өнгөрөв? Би найз ч одоо хүүхдээр өндөө. Би 6 сарын 1-нд яг гэртээс ш таг. Тий. Өмнөх өдөр нөгөө хүүхдтэй уулзсан болохоор. Тэр чинь нөгөө тустай байдаг манай хүүхд ээж дээр байдаг. Өмнөх өдөр нээж хүүхдтэй уулзсан болохоор 6 сарын 1-нд яг таг гэртээ яж байгаа. Гэртээ ажиллаа хийсэн. Би одоо энэ 90-д хүүхдийн баяр гоё тий. Хүүхдийн баяраар тодорхой хэмжээний та нар анзаардгүй эсвэл би анзаарчаад солиороод байж магадгүй шиг. Эхнэр өдрөлөө явуулсан ингээл 6 сарын 1-нд ингээл хүүхдүүдэд аваад нэг ёс те хүүхдүүч угаасаа талбай гарах гоё мөчг дуртай ш. Өглөө харахад тодорхой хэмжээгээр зүгээр нэг бороо мороо туслаад өнгөрдөг байхгүй тэр өдрөө. Гэтэ тийм их биш энэ жилийн шиг бол. Тийм болохоор нэг тийм цаанаа гоё бороо хальт орс хийгээл тэгэл талбай дээр ингээл явхад гоё идэх байхгүй хүүхдүүдэд өөрсдөд нь гоё янз. Одоо бид нар чинь бага байхад бол 6 сарын 1 болохоор ямар ч хамаг гоё явцсан юмсэл ээж аваад парк руу очдөг. Тэгэл тэр нөгөө тоглоомнууд дээр тоглоол тэгэл одоо хичнээн шинэ гутлаа аваад өгсөн ч гэсэн нөгөө гутал нь байрц. Би одоо тэрнийг 6 сарын 1 ерөөсөө мартдаг байхгүй. Одоо тэгээ тэрнийг зураг байдаг. Яг Баянгол үүдэнд ингээд нөгөө дүүтэйгээ ингээ гэр бүлэрээ ингээ ахгуулсан зураг байдаг байхгүй. Тэрэн дээр ингээд би тэр нэг гутлыг харахлаа шүү дээ. Үзэн яддаг байхгүй. Дотор нь ингээд өмссөн. Орсоос нөгөө манай нөгөө ээж аавын найзууд нь ч илүү манай хамаатай ч илүү надад гутлаач. Тэгээ сонголтгүй. Сонголт байхгүй. Тэгээ би ч өөрөө яаж яхад айгу том биетэй байсан. Тэгээ өмссөн тэрийг ингээд тэр 6 сарын 1 ерөөсөө мартдаг шүү дээ. Хүүхдүүд гоё тоглоод өгдөө дагаагүй гэхлээр нөх хөл ингэсэн. Яг л бараад өвдөө. Тэгээ гой готалтайгаа бас баймаар байдаг.
Тэгээ тэрний тийм нэг юм байдаг айгуу гоё. За, паркийн жилэн дээрээ очиж авсан зураг байна уу? Надаас та байдгүй шүү. Байхгүй шүү дээ. Капт байна уу? Тэр одоо манай ихчийн зураг илүү миний зураг байлаа. Манай ихчих баха. Би бэдгүй л. Надад нэг хүүхдийн мэрийн нэг зураг л байдгийн. Тухайн үед уг нь бол 5 дугаар 6 дугаар хүүхд том бист те. Тэгээ нөгөө баг дүүтэй хамт ингээ машин суулгацсан ингээд нэг цэнхэр машин байдаг лөө талбайгийн бүх машин байдаг юм байна. Хүмүүсийн одоо тэгээ ингээ суулгацсан талбай машинтай зураг те. Талбай машинтай зураг. Жилэн дээр байна. Жилэн дээр өргөгийн тий. Өргөө кино театрууд бас байгаад идэв шүү дийлэх хүмүүс бас. Бас тийм те. Тийм. Тэр нэг машинтай тэгээд нэг ингээ шаартай нэг юм зураг талбай дээр яасан. Тэгээ нэг юм бор бамбруу шаачаад. Тэр нэг бор бамбрууш нэрээ нэг тэр ганцхан бамбруу шааж магтгүй шүү. Дадаа хараа аль нь ч байдгүй юм. Тэгээ би уг нь бол яг нэг тэр үед ахуулдаг насны хүн байгаад байгаа байхгүй юу? Уг нь бол тийм манай үеийнхэнд бол тэр зураг бүгдэнд нь байдаг. Надаа бол байдаг. Тэгээ би гайхаа л идэв. За ээж аав нь л харин. Тэгээд ингэдэг байсан юм. Би одоо яагаад ингэ бүх хүүхдүүдийг тухайд номхон зогсоодог байсан юм бол те. Зурагч нь эсвэл тэгээд гараа ингээ аав тэгээ наашаа харгаа зогсоочдөг байсан юм шиг. Чи одоо юу штэ. Тухайн цаг үеийн бүх хүн болгонд одоо бол бид нар чинь хүн болгон гар уцтайгаа дуртай газар зураг дуртай газар бичдэг гэж. Тэр үед чинь зураг даруулна мөнгөө төлнө тэгээ тэрийг чи угаана гэдэг чи одоо тэр чинь бол нэг ёсондоо бас айгүй том ажил байсан баг. Тийм тий. Ганцхан шот л тий. Ямар сайн дээр нүдэ ансан байна уу? Тий. Тэр чинь нөгөө ингэж харж марахгүй шүү дээ. Одоо нэг алаа хараад ямар гарч марч тийм байхгүй шүү дээ. Зарим ч нүдэ ансан байдаг. Ямар сайн дэ ийм үг байдаг үсттэй. Зураг дараалал нас богиносон. Тий. Бүр тийм байдаг гэсэн шүү дээ. Тийм л их баг тохиолддог байсан байх нь шүү дээ. Одоо ингээд зураг дардаг л одоо манай хамаатууд хэрэг энийг үзэж байгаа бол нөгөө тэр үед чинь нөгөө нэг блог ч нөгөө 36 кадр байдаг гэсэн шүү дээ. Тийм. 36 кадрын 36 уулын дээр нь бий байл яах вэ? Баасан чинь 36 дахь дээр нь тал нь ингэ байж байна. Тим амар зураг авах хоббитой багада. Одоо манай хамаатад энэ явна ямар амар юм бэ? Зургийг угаалгасан чи өөс 36 уулын дээр нь байж байгаа. За аваа энэ сүүлийнхтэр нь байх баригч тал нь байж байгаа. Тэгээд тэр тухайн үед тэр зурагчид бас нөгөө пилонко хайчлаа өгчдөг юм шиг байгаа тий. Бид нар одоо аав ээж хизээ угаалгана гэж авдаг байсан. Гэрт ингээл ээж авдар модруулах ингээд бидний ийм хүүхд тухтаах улсын пилонкод нь бэждэг ш. Тэгээ ингээд наранд ингэж хараад сүүлдээ тэрийг халуун усанд тэгж хусаж нөгөө номын хавчуур болгоол явчихдаг л байсан нэг. Үгүй тийм тий. Надаас айгүй пилонкоор ингэж нөгөө так гэдэг байсан уу? Тий. Ингээд нөгөө нугалж байгаа. Тий нугалж байгаа нэг юм дуурж мургаал. Так гэл тий. Аха. За. Тийм сонин бас байсан. За одоо хэдүүлээ 6 сар гараад гоё зуны улирал ирлээ. За зуны улирал ирнэ. Би бол Монголын зуны улиралд бол бүр юм үнэхээр хайртай. Гоё шүү дээ. Бүр юм алдаж боломгүй те. Яа Монголын зунч тасархай шүү. Тэгэл одоо найзтайгаа зугаалганд явна. За хөдөө гадаа явна. Тэгэл гоё мал шивтрийн үнэртнэ гэдэг чинь тасархай. Тэгэхээр ерөнхийдөө энэ зун манай зочд маань хаашаа явахгүй юм нэгдүгээрт. За хоёрдугаарт ер нь зундаа сайхан аялах дуртай юу? Дуртай. Одоо би бол сая эхний нэг зуны амралтаа бол яваад ирсэн шүү дээ. 5 сарын тий. Нутг руугаа явдсан бүр Ховд аймаг руу яваад, Булган сум руу яваад, Эрдэнэбүрэн рүү яваад тэгэл нөгөө үеинч бодонд чинь хавцлагж үйдэж шүү дээ. Тийшээ сайхан яваад ирлээ. Үнэхээр гоё байсан бүр. Тэнд өстө зуныг мэдэрсэн бүр халуун гिचгтэх бай суухаа 5 сард үстэй. Тий 5 сард яваад ирсэн шүү дээ. Ямар ч байсан эхний зуны аяллаа ажиллангаа бас нэг нутгаас эхэлчихээ сайхан нутг руу яваад ирсэн. Янзын гоё. Одоо бол мэдээж дахиад одоо хинтээ рүү бас явах гал 6 сарын 20-нд нар явах гал төлөвлөсөн байж л гэрвэл. Би ч одоо нөгөө хол замд нөгөө нэг урд нь бол нөгөө хол замд хаашиж байгаа мөгөөд машин бол ингээл гэрийнхэнтэй ингээл явчихдаг гэсэн чи одоо хол замд машин байна гэхээс нэгдүгээр жоохон нөгөө гэр бүл мүл айгаад одоо би өөрөө хитий ингээл те лаг ч юм уу машин барьдаг байсан. Хаанаас нэг юм гарч ирэх гэж болов. Айгүй их имзгэлдэг болцсон байлээ. Тэгээд болж л үйл нэг хол биш. Жогоо ойрхон бас нэг тэ агаартай модтой устаа газар очиод ингэчихэд би нэг нодлын урж нэг гоё газар болцоод тэрлүүгэл энэ жил ахаа явна да. Тэрийг хэлчих хэлэхгүй. Тэр хүүхдүүд ус руу орсон ч яг ингээд хөөргөн ингээд нэг хэлэхгүй. Ястаа хэлэхгүй ш. Айгүй ойрхон. Ялангуяа подкастер бүр хэлэхгүй. Одоо айгүй энэ зөө очсон чи тэнд бөөнөрөө сууж хүмүүс мэдэхгүй. Тэгээ айгүй гоё газар болсон. Илстэй. Илстэй гэж. Энэ нэг 90 дэхтэй манай Монгол бид нар ингээл Монголын хаанч гоё амарчгаар тулчгаар газар байдаг юм билээ шүү дээ. Хотынхоо ойролцоо ч гэсэн тэгээ холж байсан ирнэ.
заавал нөгөө нэг бүх хүмүүсийн мэддэг газар руу биш бүх хүмүүсийн мэддэг газар руу явж байх зам дагуу гэдэг шиг айгуу гоё. Гэхдээ одоо та нар бодолтой 2 3 жилийн өмнө чинь хөвсгөл рүү хотод бүглэрж байгаа шүү бүглэрж ийн гэ. Бүглэрдэг байсан тий. Тэгэхээр ч одоо яах юм. Хүн тэнд очиод тэгээд гол нь одоо би ингээд нэг юм агай гайхдаг. Хөвсгөл рүү за очие. Очлоо гэхэд манайхан хөвсгөлийн яг үнэхээр гой газар хүмүүс яг ингэ очдөг байхгүй. Наа нэг хатгал дээр ирээл далаа харчаал тэгэл За нэг жанхан харуул ороо тий. Тийм тэнгүүд яг цаашаа тэр Эренчин лөө ханх руугаа тий бүр цаашаа ингээл тэр нөгөө юунууд руу явахлаар яа. Би бол нэрээ. Одоо би чинь яг 21 аймгаас яг үүндээ зорж очигүй ганцхан аймаг Сүхбаатар аймаг байхгүй. Тэрнээс бол яг би ингээд ер нь 21 аймгаар 28 бүгднгээр нь явсан. Говь сүмбэр байна. Зундаа өстэй тий. Өвөл зөнгөө. Ер нь зүгээр амралтаараа байсан. Ер нь 56 баруун талаа хамт явсан санаж байгаа. Тий баруун талыг тэрийг яриад энэ зүүн аймаг руу яваагүй лөө. Зүүн аймаг руу яваагүй. Би бол яваагүй. Ямар сони. Тэгтээ зүгээр хуваараа бол явсан. Баруун аймаг бол 50 дор бид хоёр чинь өвөл Идрисийн өвөл 56 хоног тоглолтоор тэгээ нөгөө зам харгуй чинь гой болоогүй. Тухайн цаг үед амар хэцүү үед нөгөө талигаш дэмдэ ах байсан те. Баачка ах байсан. Баачка ах, гавьяа жүжигчин Батсүх ах. Бид тэр хэвээр нэрээ амар явсан те. Яа тэгэл сум багтаа ингээл тоглолт хийчихэл буцаал Поргондоо суугаад яа гэртээ орчих. Поргондоо 10 12 л 14 л 10-нд хэдүүлээ Поргонд чихэн штэ. Яг ингээл ороод ингээл яг хивээ болол тэгэл дараагийн аймаг сум руугаа ингээд яг гэртээ байгаа. Нэг Поргондоо. Нэг Поргонд. Оо. Тэнд чинь Монгол улсын ачаа мачаа хаана байх вэ? Байгаа л хамт. Ингээ суудал доогоор хийгээ. Тэгээд нөгөө Поргоны чи хажуудлын нөгөө нэг хоос ингээ хүн явдаг юм дээр чинь яма тавиал суугаал тэгээд эхэндээ ингээ чигцэлтэй л байсан. Хотоос гарахтаа ёо нэг л болчихгүй цаашаа маашаа инээ тэрэгэл. Тэгээд сүүл рүүгээ ингээл өвөрнга баян онгор өнгөрөөл ер нь бол өө яг ингээл суугаал ингээл хөвөндөө ороод. Гэхдээ Поргоны хамгийн ардлын одоо нөгөө зорчигчдын хамгийн ардлын сандал байна шүү дээ. Одоо нөгөө ингэж хоошоо мөш ингэдэггүй шүү дээ. Ингэхгүй яг. За тэнд өстө ойрхон жийс ер нь суугаад ирэхгүй. Яг ингээд ирдэг байхгүй ингээд. Хажууд чи л ингүүл ингээд хоошоо ингэх ямар ч боломж байна. Тэнд чи яг л тэгэл залуучууд хойшоо гээл уугнаа би билгүүнээ бид ингээл хойно яг ингээд сууж байгаа юм. Гоё явсан шүү дээ. Чанга шүү дээ. Яа. Тийм онгоцч бүр хог шүү дээ. Би 2 3 цагийн онгоцны нэстэг дээр нэг хямдхан нэстэг авчгаар чинь яг ирдэ шүү дээ тий. Яа тэр мөр хэцүү шүү дээ. Тэгэхээр тэр Поргон сэгсчээд тэгэл баруун аймаг штэ хамгийн амар нь. Тэгээ өвөл. Яа. Тэгэл цас мас ягаал тэгэл тэр нөгөө уянж бодонцын хавтал чинь тийм засмал зам байхгүй тий. Шүнжээ яваал үүрээр очиол тэгээ тэр чинь бас хажуугаар нь бид нар ядарахгүй шүү дээ. Сургуулиудаар очиж нөгөө амьд зараа хийн шүү дээ. Тий нөгөө. За яваараа ганцаа уугнаа гэл тэнгуүтээ сайн байцгаана уу ингээд Улаанбаатараас тоглолт ирлээ гэ тэ. Балката барайл жүжигчин чамин чулууд ирсэн шүүгээл 10 жилээр нь тойрж ороод тэгэл нэг жоох амарц хийгээл оройн тоглоно. Тэгээд тэр чинь тэр өвөл тэр сум аймгийн тэр заал нь ямар ч гаралгаа авахгүй шүү дээ. Үзэж байгаа хүмүүс ингээд баг ингээ амьсгалаад ингээ цаан цохоод ингээ хан маань цаан цохсон бид нэр хараа палаачтай. Яа. Сороочтой. Зуны тоглолт. Хэдэн бэ? 2006 он уу? Мэдгүй. 3 4 он. Одоо бас 20 жилийн өмнө шүү дээ. Тэгээд тэр чинь ингэж байгаа шүү дээ. Хамгийн гол нь одоо ингээд очисон газар болгон бид нар чинь дүүш хүмүүсэнд орж цасанд орохгүй шүү дээ. За би нойтон салбидгийг шүтсэн. Би нэг ямар нойтон салбидгийг зүгээр бар усанд орчих юм шүү дээ. Яа. Үсээ зүгээр 2 салбидаг орж байгаа үсээ ингээл ингэж үссэн зүгээр намраал гараад байна. Тэгэл тайз руугаа гараал. Тэгээд сэтгэлгээр хамгийн сүлд нь юу гарч байгаа вэ? Гутлал харчаа. Тайз руу гарах гутлал харчаа. За. Тэгээ аймгийг л барааддаг да тий. Тэгэл аймгийн төв орж ижил тэгэл нийт хаалуулаа очирлоо шүү дээ. Бас очирч. Одоо тэгээ тэр үед чи хараа одоо нөгөө юу байхгүй зочдод л гэдэг. Тэгээ нөгөө үйл болохоор сургууль цэцэрлэг бүх юм чи амарсан бид тэр цэцэрлэг тоонж байгаа, сургууль тоонж байгаа, сумын тэгэл тэр нэг байр клубтэй хонж байгаа. 56 хоног. 56 хоног. 2 сар тий. Тэгээ сүулдэ тасна. Тэгээд зарим нэг хөвсгөлийн сумдууд дээр нөгөө гал түлээд нөгөө сумын төвдөө тэгээд ингээд утаа ингээд саагаад те том однууд ийцэн тэгээд нүд хорсоол жүжиглээл нүд хорсоол манай хөвдөөнийх маань тэгээд одоо нөгөө зарим тэр нөгөө сум нөгөө сумын чинь тэр нөгөө соёлын төмөө тааз нь иймхэн тэгээ нөгөө одоо 60 100 лампын нөгөө шар гэрлээ шүү дээ одоо ийм гоё гэрэл мэл байхгүй шүү дээ ийм гэрэл яг нүүрний энд ингээд унцсан ганцхан гэрэл
тэрийг ингээд тойрж ингээд тоглоно. Царайгаа харуулж. Тийм очиход манай нөгөө дэмдэх амар ааштай тий жүжигчин хүн байж гэрлээ мэдрэг нь. Тэгээ тэр том гэрлнээс чинь гараад ингээд хойно мань үг хэлэхээр царай маар харагдахгүй шүү дээ. Бас бараа гэрэл рүүгээ ойртож гэнэ. Бид нар яг энэ гэрэл үйл ингэж гэрлнийхээ энэ ингэж царайгаа өгөж ингэж 500-ын том ламп. Тэгээ зарим сум нь тоггүй. Орой 7-9:30 оронд мотор асаа тэрэн дамжиж тоглолтоо хийж дуусахгүй бол төгсгөл тэгэл юу ч тоглож ирсэн. Тэгээ манайх ч айгуусаа би чинь өөрөө нөгөө хөдөө яг тэгж нэг явж үзэг байж байгаад яг тэр бараа амир явж байхад Оросоос нөгөө тогийн тасалт. Тэрийг би бүр гайхаад бараа амир ч тийм байсан. Ааш таавгаанш ингээд яг орой ингээд байж ангууд дүн ингээд өтсө. Аймаг дээрээ сум дээрээ гэрэлгөөч энэ яаж байгаа юм гэдгсэн чинь Оросоос тогоо тасалж. Угаас ингэдэж штэ гэдэг. Тэгээ би ч бүр гайхаад Орос ямар амаатай ингээд гэсэн чинь Оросоос ингээд тогны язгаалт гэдэг. Тэгэхээр л би зүгээр. Тэгээ 2 цагийн тоглолт байсан ч тэгэл яг л цаг 30 минуттай яг тэр цагтаа тасардаг. За тог ирлээ эхлэе гэж шууд нэг хүмүүс ингээд харанхууд ороод суудсан байна заяа. За одоо тог ирнэ гэл тэгээд тэр хойно бид нар ламагаасаа хувцсан руу өмсөд ингээд бэлдсэн. Тэгээ ийм микрофон өдөрч байхгүй яг цэвэр нөгөө амплагд гэдэг шиг те. Дуу хоолоогоор л явна шүү. Бүр ойрлох юм уу? Орилоо л явна сумын гүлв. Тэгээд яг нэг ийм микрофон байдаг юм аа. Бүр нэг ийм сэвэр нэг хитцүү дууралттай те. Тэгэл тэн дээр ингээд энэ шиг бол ингэхгүй юу те. Юу яриа. Тэгэл тог ирлээ гэж шууд ихлэн шууд хөшиг нэгдэл бид нар жүжиглээл. Тэгэл төгсгөлийн хэсэг явж идэл тог тасарна. Тасарчлаа. Зүгээр гоё байсан шүү. Баяртай гэл тэгэл дуустдаг. Тэгээ хамгийн гол нь тэр нутгийн индиан гэдэг чинь яг харж байгаа морьтой те ингээл гадаа ирц. Тэнгүүд бид нар чинь нөгөө залуучууд нөгөө гадаа үүдэнд өөрсдөө билээдээ тална хамгаалтай юм заяа. Тэгэд ч хүмүүс алаан болж байгаа шүү. Тэг чинь үүдэнд стаж те наа цаанаас та нахуу махуу өчнөө болж байгаа л хүн амтанд хэрүүл ичээл. Тэгэл хуцаас төлөв тайзан дээр гараад ай муу нөгөө моо яа. Ойстаас. Чи чамтай явж байхад үлээ бид нар нөгөө увсын нэг сумаас нөгөө морьтой хүмүүст прогонтойгоо цуцдаг чинь бид нар үлээ. Тэгээд нэг цэргийн анги руу орж хонцгоос шүү дээ. Тийм баха. Тэр бид нар угаас. Би чи тэр нэг юу санаа. Тэмдээх нөгөө хоолон сүйтсэн. Тэгсэн ирнэ дундуур нь тэмдээх чинь нөгөө нэг юм хадам эжин дөр тоглодог байсан шүү дээ. Тэгээ нэг амар ийм өндөр өсгийтэй гуталтай нэг юм палаж малаж өмсцэн ингээд толж ирсэн чинь сумын атмаанууд жүжигчтэй хаалгаар орж ир манусыг бацах гад тэгээд дэмдэх юм палажтай өндөр өсгийтэй мөхүүрээ зайлаад өгөөч гэж дүв зохиол гарган тэгэл бид нар хаалгаа цойжлон тэгээ дундуур нь бас тийм дарамттай тоглодог. Дэмдэхийг одоо хүмүүс ингэдэг байхгүй айгүй юм нөгөө эмхтэй хүмүүс тоглодог болохоор нөгөө дэмдэхийг хүмүүс айгүй эмхтэйлэг энэ гэж. Мангар байвта тийм амар юу тэр гар хуруу. Ингээд хүний ингээд заантцсан ч юм уу ингээд хүн юм атгцсан байна шүү дээ. За хэр өргөн хүн тавиулахгүй шүү. Тийм. Харин тэгдэг бид нар ингээд тайзнаар гаргаж яхад ямар сандаа сумын атманууд орж ирэхэд за тайз руугаа гарч би нут тагаа гэдгсэн юм парик марик нүүр амаа бод бак гартай түлхэж унгаагаал одоо наа таалга түгж гээл түгжин тэгвэл дахиад нөгөө юу ягаал тэгэл бид нар эргэж харлаа айлттай манус бол залуу хүмүүс айлттай үгээлж тоглолцоод буцаж орж ирээл хаалга барайл тэгэл дундуур нь дэмдэх гэлс гарч ирчээд явсан уу наадуул чинь гээл орж ирээд айгуу тийм ямар хэцүү айгуу төвхтэй төвхтэй цаашаа наад ч одоо хэдэн дөрөг болох шүү дээ. Одоо яг тэр үед чинь тэгээ нөгөө бид нар одоо нөгөө залуучууд тэгээ зарим үед яг үнэхээр уур үз төвчгөр юм гарч байгаа шүү дээ. Зохиж нөгөө нүдэлдэж болохгүй зодолдож болохгүй нүүр амаа яалтчгүй бие ярьж байгаа юм чинь. Тэгэхгүй бол зарим яг үнэхээр тисмэргүй юм гарч байгаа шүү дээ. гарна шүү дээ. Нэг юм сонь санагдаад хэдэр тоглох вэ? 5,000 үсэн. Тэгэхгүй би одоо би санддаг юм а хүүхэд ямар үнэтэй ингэ явж хахад хүүхэд за 2,000 3,000 тийш дээ. Хүүхэд 2,000 байна уу 1,000 байна уу? Өндөр биш. Томчууд нь 5,000 тавьдаг гэсэн шүү. 5,000. Тамийн сансаас бүр өндөр байд. Би ч 500 500. Кино 500,000 байдаг гэсэн. 1,500 байдаг гэсэн. Би одоо өстө үнэ шин өстө санд. Би бол яг санддаг. Яг тэр плетийн тоолж өгч мөгөөл нэг юм. Манай гэхдээ 5,000 ч амар. Яг тэгээд тоглолтоор явж явах тэгэл нөгөө өдөр оройны цайгаа уу шүү дээ. Тэгээд нэг юм сумын гүйлвч өмнө газар ингээд ширээцтэй хоолундаа ингээд хийдэг явж байгаа. Бид нар ч нэг өөртөө маазлна. Манай байчг ах шүү дээ амар маазлна. Өө илэг аавн заяа. Тэнгүүд нөгөө ихнэр нь нөгөө насаараа бацуух гавьч дээ. Тэнгүүд нөгөө ихнэр нь насаараа хажууд нь байсан. Тэр хүний нөгөө нэг алай малай янз янз юмыг бүр дөжөрцөө. Бид нар тэнд нусналмстайгаа хойлдоод алай авчихдаг хажууд нь юу ч болоомж хоолой дээ тий.
Би ч одоо энэ хэд дахин сонслоо дөө гэд. Тэгээд би тэр чинь хацтай. Тэгээд тэр үед чинь Баачка ах, Дэмдэ ах, өөр хинхэн чамаагч, чамжлуугч эднэр чинь бас л ид үе байсан. Тэгэл бид нарыг дагуулж яваал. Тэгэл өстой тэдэрийг дагаал нөгөө сэтгэлийн хат, замын нөгөө юу лээ бүгдийг үзчихэж байгаа юм шиг үүсэх. Манай энэ чинь хөдөө орнуудад одоо тэр үедээ 20 гаруй жилийн өмнө яг нөгөө сампл ч нөгөө обжектч жоод болцсон. Гарцсан байсан үү? Энд чинь ердөөс ингээд хотоос гараад Майкл Джексон. Майкл Джексон ч тэр хаанаас олдгийн хаанаас ч тэр гарын үсэг авдаг гэд бодсон тий. Гэл нэг юм урагдсан цаас мас нөгөө билетэн дээрээ гарын үсгээ энэ ч олдохгүй. Тоглолт эхлэх гэдэг нөгөө ч зургаад орцсон. Тэгээд зураг гин нөгөө гарын үсгээ зурцсан. Яг Майкл Джексон. За тэгээд тэр ховд мовд руу ус мовсроо очоод бүр дуус олдохгүй. Podcast Room-ийн хамтрагчаар Аянга Store бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Аянга Store take it easy буюу технологиг таны гарт хамгийн амраар хүргэнэ. Take it easy технологиг амраар таны гарт хүргэнэ. Ганцхан ахын сампилж амар байсан л та тий. Тий, ганцхан ахын сампил байна. Тэгэд бас нэг шинэ үсгийн багшийн нэг хин ах Гард шинэ үсгийн багшийн гард. Тий. Тэр ч бас амар од киностыг би аягуулсан санаад байдیں۔ За тэгэхээр та хоёр ч одоо хэр олон жил нөхөрлөсөн найзууд юм бэ энэ ч. Одоо тэгээ ямар найзууд юм бэ? Бит хоёрыг сонь найзууд ш тий. Хар багын найзууд бол биш. Оюутан цагийнхан. Их гоё найзууд. Оюутан цагаас. Үгүй оюутан цагаас өмнө тухайн үед бид нар нэг 5 6 дугаар ангийн үед нэг хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гэж нэг болдог байсан. Тэгэхээр бид нар чинь нэг урлаг соёлоор ойлгох байдаг. Энэ маань бас од тухайн үед нөгөө ам цагаан уулганы кинон тоглолцсон. Тэгээ ингээ хүүхдийн нөгөө тэр нэвтрүүлгийг ингээ шууд ярилцлага болдог. Хүүхдүүд үгээ хэлгэрэх чөлөөтэй гэл нэг юм үндэсний телевизэн оо тэгсэн чинь нөгөө энэ маань би чинь тэгэхэд 6 дугаар анги шүү дээ. Энд чинь бүр кино мөн тоглолцсон. Аад ёо бүүн хүүхдүүдийн голд суугаад гол дөрөөх охинтой тий юм хүм яриад. Тэгээд чи тэр нөгөө 93 онд 95 онд байсан тэр 600 студ гэрээд. Тий. Тэр 600 студ дээр чи яриад өстөө нэг үзчихсэн гоё жүжигчин дүү найз май тэгэл тухайн үед бид нар бол гар бариад өнгөрчсэн сайн уу маань нөгөө тэгж жагаад эн чинь хүүхд залуучуудын театрын кодсын нэрмжид юунд ороод за би нэг тийш нэг гүйдэлтэй л байсан тухайн үед залууч байсан тий. Тэгээд энтэйгээ танилцаад юу вэ миний өгшөө ингээл тэгэл тэр ангид таньдаг хүн байхгүй энүүтэйгээр л уулзаал гармаа байгаа одоо тий гармаа пүүжэ бид гурав ингээл нэг гоё нэг студийн гоё нөхрөл санамсаргүй болд штэ тэр واخхой тэгж яваал амьдралын найз болоод уран бүтээлийн найз болоод ингээл тэгэл гэрэгт орж ирээл ингээл өө би тэрийн яриулст амар хариун түүх би одоо хамаагүй ярьж болохгүй шүү дээ. Болохгүй. Бибидийн олон ноцыг мэдж байгаа. Нөгөө нэг энийг чи хамаагүй муулж болохгүй. Энд ч намайг муулж болохгүй. Санаа битээ. Санаа таа. Огнахчаад нэг вав чи хэдэн гардаг лээ. Вав гэдэг веб-эстер гардагсан тий. 2005 6 он. Тий штэ. 5 6 оноос өмнө биш үү? Вавар ч юм бол 2 3 он байхаа. 2 3 байх. Баригадаар явж байхад бэлгүүнээ таярыг вав гэд бас мэддэг л байсан шүү дээ. Тий. Би тэр вавыг амар их сайн санддаг. Тэр ер нь тэгээд монголчууд яриад л үздэг гэсэн дээ. Айгүй гоё. Би ч гэсэн. Одоо би нөгөө тэр вавыг болохоор ингэж бодоод байдیں۔ Яг үнэнгээсээ одоо SD-стүүдийн тэр вав байна. Тэр гайхамшигт ертөнц энэ төр бол бас Монголд бол бас айгүй томд орохоор одоо одоогор бол тийм подкаст энэ төр тийм шоу entertainment төр л байсан байхгүй. Айгүй гоё. Тэгэл тэр үед ч одоо сошиал энэ төр байгаагүй. Би нөгөө нэг сошиал хэрвээ байсан бол яа бэлгэнүүтэр одоо л Монголын номер 1 инфлюенсер шүү. Тийм шүү. Тэр тухайн тий. Тэрийг дагаад амар их санхүүжилт байх үстэй. Ер нь бол тийм байсан байгаа байхгүй. Одоо тэгэл битэр чинь нэвтрүүлгээ хийхэд нөгөө зочноо олох гол битэр чинь машин дотор сууж байгаа л яг 3 4 дугаар хороол олон хүнтэй газарт эхлэгэр урд мурд битэр гараад ирэхлээр бүнг хүн алхавчдаг гэсэн. Нэг ч хүн байхгүй. Цутагаад нэвтрүүлэлт одоо бол ингээл гудамж нөгөө нэг ингээд янгууд маргаан айгуу гоо чөлөөтэй болцсонгаа яаж чөрөөд ингээд тэр үед чи байхгүй шүү. Бүх нь хулгай эцэж цутаагаад. Олдохгүй хүн. Тийм үү. Тий битэр ч тал гадаас хүчээр бариад авдаг байсан юм шиг. Тэгэл оруулна. Би яг тэр вавтай ойролцоо гарч исэн нэг юм тухайн үе айгуу гой нэвтрүүлэг байдаг байсныг санаад. Нүүд нь болохоор нэг шагаан цагийг та үздэг байсан уу? Тий. Шагаан цагт оролцдог байсан уу? Уцаар үгүй яг ерөнхий уран бүтээлчлэгээр оролцдог байсан. За дээр нь нэмээд нөгөө нэг юу вэ штэ. За нэг юм энд тэнд очиод нэг юм хийлгээд өсрүүлж яриалгаад гэдэг чи юу лээ?
Fear Factor чи манайх байсан. Fear Factor шахаа. Нэг юу илээ? Хатуу тоглоом уу? Хатуу тоглоом шээ. Яг зүгээр л ингээ годомжинд очингуутлаа сунаа мэнэ гэж сунаалгаал. Тэтгэж чи юу лээ? Тэр тэрнээс хойш ухаа. Ваа маа бүр өмнө ч үж магадгүй шахаа. Би бүр нэгэн дээр юм ирж байгаа. Тийм үү? Тийм. Годомжинд чадан ч юу лээ? Би чадан чи бүр студид болдог нэвтрүүлэг шүү. Тэр чинь бүр юу байхгүй? Би чадан чи нөгөө хин доо яхад дэр нөгөө хөтөл. Тий, доо яхаас өмнө бид ирлээ. Бид ирлээ. За. Бид ирлээ санаж байна гэж би нэг юм ер нь сонсч. За нэг сонсч ирсэн. Бид ирлээ гэдэг нь юм багтай шууд нэг годомжинд очиод нэг юм чаленж хийлгээл очсон хүмүүст ингээ мөнгө өгөөд нэг хүн ялагч болоод байдаг. Бид ирлээ гэдэг нэвтрүүлэг гэдэг гэсэн шүү дээ. За тэр тэгвэл санахгүй байгаа юм байна. Бид ирлээ гэдэг зүгээр сонсч байсан. Яг юу байсан сайн санахгүй байна. Тийм. Би гэхдээ юу угнаахын ваавыг амар сайн санаад байгаа. Юу ч ингээ хоёр залуу явдаг. Тэгэнгүүт л би яг юу байдаг байсан энэ одоо санахгүй байгаа юм. Янз янзын хүүхд мөхд нөгөө годомжинд зүгээр ингээ явж байгаа хүмүүнийг чи манай нэвтрүүлэгт орооч игээд оруулаад тэгээд үс эзэг хувцсноор бүх юм гоё солиод тэгэнгүүтээ олонний танилдаг хүнтэй уулзуулдаг байсан байхгүй. Тийм. Одоо ер нь ингээд бодохоор байна шүү дээ. Ер нь юм яг ингээд массыг тэр чигтэн байлтанд дагуулж ирсэн яг ямар нэвтрүүлгүүд хойд байдаг байсан юм бэ? Би бол юуг бодож байна. Алтан түрүү ахын танаа тооны. За тий. Танаа тооны байдаг байсан. Вау байдаг байлаа. Хоо чинжүү байна. Одоо коктейлийнхний гарч ирж байсан. Тэр чи хот чинжүү байлоо. Тэгээ 360 сүүлд тэрний 360 25 одоо энэ дэги алиа энэ байлуу те. Адэ байгаагүй. Захиалах тинэдийнхэн байна. байна. Шүн дундын яриад бас амар дуртай байсан. Шүн дундын яриа амар. Тэгээд зургийг хот чинжүү чинь сүлд нь ТV коктейл болсон баха. Тий. Коктейл болоод. Тэгээд энэ манай уугнагийн тухайд бас нэг INU гэдэг нэг хосын харилцааны тухай. Айгу хөрх ваавтага зэрэгцээд баг явдаг гэсэн тий. Тэр айгу гоё шүү дээ. Одоо бодоод хахад яг одоо энэ цагийн үеийн нэг өрөөлөөр нэг рилэл юм шиг байгаа юм тий. Одоо юу юм тэр чинь одоо юу байхгүй. Тэр нөгөө нэг санаа авсан нь болохоор санаа авсан нь Орсын нөгөө Саша Ямаша гэдэг нэг байдаг гэсэн нэг яг нөгөө эхнэр нөхөр хоёрын ингээл өдөөс өдөр тутмын амьдрал ингээл дандаа бүтлгүй хөгжилтэй тийм. Тэгээ тэрнийхээ зохиолыг бид нэр одоо яг ингээл юм студид ингэж бөөнөрөө сууж байгаа л павильонд хийдэг. Тэнгүүд ингээ хоорондоо ярьдаг. Тэнгүүд нөгөө тэр чинь яг л бид нар ч нөгөө зохиол мөхөл бичнэ гэж байхгүй шүү дээ. Өөр тохиолдсон те. Ганцоо чамд юу тохиолдсон санжаа те. Чамд габи юу тохиолдсон гэж эднэргээ ингээл ярьж байгаа л наадах ч гоё юм тэрийгөр хийгээд. Тэгээ би одоо тэр яг нэвтрүүлгийг түрүү нөгөө хальт ярьж байхад л санаж байлаа. Манай мөн талгаач нөгөө хин айстопи хаагийн маань над руу нэг яриад угнаа гэдэг чи одоо болоо штэ гэлдэггүй яасан гэж гэдэг чинь. Ядаргаад наадах ч юм манай үзчихэд яг чам шиг ингээд юу байгаа тийм чи хар өөрийгөө хар гэдэг ингээд өө тийм үү гэд яг л нөгөө амьдрал дээр бодог юм л хийгээд идэг хосын харилцааг л харуулчихдаг их нэрийн зан нөхрийн арын шин гэл гэдэг шиг тэр айгүй гоё байдаг гэсэн. За дээр үе ингэснээс одоо жоохон эргэн тойр орчин үе юм ярих. Одоо цагийн юм ярих уу? Одоо цагийн ярих байна. Тэр өөрөө яг хиттэй юм. Оонах одоо яг юу хийж байгаа? Би одоо мизон гэдэг та гэхдээ ер нь угаасаа жүжигчний мэргэжилтэй. Мэргэжилтэй. Тэгээд яг одоо бол мизон гэдэг нэг шинэ киноны OTT аппликейшн нэгдсэн. Тэрэн дээр одоо яг ингээд энэ дээрээ одоо бүх анхаарлаа төвлөрүүлээд одоо ингээд залуучуудтайгаа уран бүтээл хариуцсан дарга л гэх юм байна. Явж байна. Одоо мизон сонсон уу мизон гэдэг? Би бол ингэж ойлгоод байгаа. Одоо нүг бид нар одоо жишээлбэл нөө Univision-их чи юу лээ? Look TV тэр юм шиг л гэж ойлгоод байна. Look TV одоо энэ 88 кино үздэг Mo TV энэ шиг те. Кино бүхэл юм одоо ингээд нэг лайв бүгдийн л юм. Тэгэл одоо бид нар хөгжүүлэлтээ хийж лээ. Тийм хийж байгаа юм уу те? Одоо тэр нь ашиглалтанд ороод эхэлсэн юм уу? Эхэлсэн явж байгаа. Тэгээд одоо эхний нэг хамгийн анхны өөрсдийн яг нэг оригинал киногоо хийсэн тэр маань нэмэх 21 тамийн диваажин гэдэг эротик кино хийсэн. Тэр кинонд ч сая чиний хэлээд байгаа дээр үе хүмүүс ч орчлоо. Энэ тоо нэмэх 21 тамийн диваажин бас амар нэртэй шүү. Тий. За тэгэхээр та хоёр тамийн диваажин гэдэг эротик кинонд тоглосон гэсэн үг байна. Тий. За асуух юм байна.
Тэр одоо хүн болгоны л асуудаг юм байгаа шүү дээ. Тэр одоо яг хийдгүү үсттэй гэж нэг асуулт байгаа шүү дээ. Яасан Кино сцен Тийм. Тэр яа гэм бэ нахаа? тэр яста эвгүй юм билээ шүү яг үн хэлгээд. Нөгөө жүжигчний хувьд ч гэсэн анх удаа яг тийм тоглож байгаа болохоор бас жоохон эвгүй юм байлээ. бүтэн шалталсан уу те. Тэгсэн мэнэ. Заагаа. Тэгээд би тэр нэг залуу октодтой чи бурхан минь тэгэл өстэй нэрээ үдж тарлаа ш тэ бас л чангал байд юм бэлээ. Жигнэс юм болохгүй. Хүмүүс нөгөө одоо чинь би ч гэсэн өөрөө сонирхоод байдаг гэсэн байхгүй. Яг одоо эротик юмд ерөөс орж үзв. Тэгээ сая анх удаа ингээд яг өөрийнхөө мизоны яг юмд ингээд ороо ингээд явсан чинь могон чуулган чаашаа. Монч болгон гэж юу яхаа? Ир имгүй шалдан. Тэгэл өвдөөсөө ингээд бүгд эндээ нөгөө ингээд наалттай. Тэгээд би ийм ингээд болохоо гал айгу эвгүй өгдөг гэж бодсон байхгүй юу? Ёстой үгүй юм бэл. Мэдгүй би бол хэрвээ тийм зүнд тоглох юм бол сандраад юу тэрмэр одоо босож Тий. тэр зогны сценээр амар сандарч мандраад. Ууных бол тэгтээ төгчлөхгүй бол болохгүй бах уу? Үгүй нэр гэсэн шүү. За. Та өөрөө тоглосон юм уу? Тоглосон юм бүр Ямар дүрдэн тоглосон? Хэлэхгүй. Гэхдээ тэр ихтэй айгу эвгүй. Би одоо тэр кинон дээр байдаг одоо нэг жоохон эвгүй нөхрийн одоо юу гэдгийг те нэг нэлээд л мөнгөтэй. Тэгэл нэг урд хойдохыг нэг холбодог те. Тэгээд мөнгөтэй байгааг л мадам ах хөө. Надад биш одоо тэр бизнесмен юм шиг байгаа юм. Тэгэл тэр нөхөр маань өөрөө нэг донтож одоо янз янз болж байгаа л тэгэл тэдэртээ хорлуулж байгаа нэг тийм. Тэгээ нөгөө эр хүний дотор нөгөө нэг эмэлтэй хазаартаа морь багтана гэдэг шиг ер нь бол тэгтэл манай Монголын эрэгтэй жүжигчид яг үнний хэлэхэд бодлоо нэг даруухан царайлал хийхгүй болохоос л биш ер нь бол яг цаанаа бас хүн болгоно л нэг тийм кинонд тоглож юмсан гэсэн сэтэл байдаг л юм байлээ. Би бол боддог л байсан. Тэ нэг юм кино тоглож үзэх юмсан гэсэн чинь ирсэн. Тэгээд тоглосон тэгээд дахиж хүсээд тийшээ. Тийм үү. Чанга мэлээ. Чанга юм байлээ. Тэгээд нөгөө яг нөгөө ингээл ингээл бах хүүхдүүд ингээл орж ирээл ингээл ийж талаалах чинь нөгөө жүжиглэл чинь мартагдаа тэгээд яах хэвтэй үлээ гэ тэгээд дэвтэр тэгээд хоёулах нь чадалсан шин. Хоёулаа солиорч өгч байна юу хийж вэ? Тэгтээ жүжигчний хувьд бол сонирхолтой. Тий, тэгээд одоо энэ манай энэ Тамин Дэважингийн найруулагчаар нь маш зоригтой орж ажилласан манай энэ Баярхүү гэдэг жүжигчин дүү маань найруулсан. Тэгээ бид хэд өөрсдөө ингээ ярилцаад байхгүй гээд ороод тэгээ явсан. Тэгээд баг бүрэлдэхүүн маань тэгээд одоо тоогосоо одоо тэр айхтар зүйлд ингээд нөгөө айхтар бас санаа зоохгүйгээр те илэн даалангөө байж тэр кинонд орж чадсан манай жүжигчин тэр эмгтэй дүүнэр оролцсон уран бүтээлчд бол бүгд л мундаг бас зоригтой байгаа байхгүй. Тий. Эмгтэй дүүнэртэй танилцсан юмсан. Тэр юу юм бэ? Бүтэн уран сайхны кино гэж яах вэ? Сериал 12 ангитай. Зөв. 12 ангийн дурш юм уу таа. Одоо би тоорт одоо яг ми зооных эрхийг бэлэглэе. Тий нэг сарын эрхийг би бэлэглэнэ нэвтрүүлэг дуусгаар. Тэгээд тоор маань тэр манай ми зооны тэр 12 ангитай сериалыг ихнээс нь үзээд одоо битэрийг тэнд яаж одоо тийм ээ нэмэг 21-д одоо ажилтныг хараарай гэж. Өөр жүжигчд зөндөө багуу яг тэ ярьж байгаа л битэр болохоос биш. Нэг ангид хэд хэр удаа? Нэг ангид нэг 30 минут юм уу? Тийм 30 минут л байгаа. Гэтэ тэр чинь их юу байнгын нөгөө нэг юм гараад байхгүй. Гэтэ яг тийм чухал тийм айхтар биш байхгүй. Дундуур нөгөө бас нэг үйл явдал зодон тий. Ер нь трейлер айгуу тийм юу байхгүй. Одоо бүжигчнэр ажиллаад хамгийн өндөр цалинтай гэж сүйдэж шуугаад байгаа шүү дээ. Энэ бол тэгэл тийм л кино л гэсэн үг шүү дээ. Тий. Зөв. Монголчууд энэ порно хийхгүй юм болов уу? Гүү ах уу. Гүү ах айгуу тэр өмнөөс нь. Тэр хуулиндаа хориотой юм шүү те. Гэхдээ тэгээ одоо эн чинь ийм юм шиг байна. Би нөгөө манагч нөгөө хүн амаа бодглохлоор тий зөөх. Хүн амаа бодохоор цөөхөн. Одоо ч нэрийг ваавын үеэр чинь яг тэгж ярьдаг гэсэн байхгүй бид нар. Ингээл би ингээл одоо нэвтрүүлэг хөтлөгээл те өглөө ингээл гараал тэр үдчих бас машин тэрэг байдгүй л байлаа шүү дээ. Автобусандаа суугаал ингээ явна. Тэнгүү чи хөөрхөөс хүн үзээд эхэлсэн таниал те. Энэ нөгөө ваав энэ нөгөө хөтлөж явж битээ биш мөн ингээл хүмүүс хоорондоо ингээ далуудлаа юу ч юм байж санаа зовоол буудлын болгох буугаад алтан чихнүү те. Тийм юм байдаг. Тэнгүүд нөгөө нэг одоо магадгүй одоо нэвтрүүлэгт одоо орох гэж байгаа нэг юм хүнийг ингээд өглөө
ингээд зүгээр хамт автуусан таарсан үнэ өдөөс хойш нь таарад ингээд оруулна ч гинөө ингээд нөгөө олонний танил хүмүүс уулзуулах гэж хүмүүс нэг автуусан дотор нэг микрофон дотор ч юм уу хамт явж орой ингээд уулздаг тохиолдол тэр байдаг гэсэн баггүй. Тэгэхээр эн чинь нөгөө юу хэлээд байгаа гэхээр манай хүн хамт сууйтай. А хэрвээ маш олон хүнтэй байсан бол одоо чинь Адаглаад Америкт байсан бол тэнд бол галзуурл болно гэж аахгүй. Яг манай нэвтрүүлгийг хэрэг хийвэл. Тэ. Орилолтой одоо нөгөө фэмэн өста өснөөсөө 6-га бараг амиа орлно гэдэг байгаа байхгүй. Тэгдэг яах. Манай Габ ер нь эротик кинонд тоглол оолохоор байна. Өөрөө дуртай юм шиг биш тоглол. Дондор нь хоол идэж байгаа. Би одоо тэгтээ энэ үний одоо би тэр хоол идэж байгаа. Эротик идэж байна баха. Хаашаа шингэж ороод. Би ч өөрөө бас ер нь бол би өөрөө бас хоол их хоббит байхгүй. Тэгээ бас ер нь идэх хоббитай. Тэнгүүд ингээл одоо нөгөө ингээд одоо чинь Габиг ингээд нэг бичлэгийг харж штэ тэ. Ингээ харчингууд тэгэл ингээ яангууд одоо нөгөө юм чи аяг байх төр өгчсөн. Ингээ байн гарч ирээд байдаг штэ. Яалч бол хардаг байхгүй. Яасан ч ямар сайн орж ирээд ямар ч гор. Яасан ч гоё хоол идэ ингээл орж ирж байгаа. Сайн гэхдээ маа Габи чинь эротик киногоо өөрөө идсэн шүү дээ. Тийм. Асалэрдэ. Нөхөр нөгөө нэг daily vlog хийгээд тэгсэн чил комментээр ингээл битүү яана хэлхээс ч хэцүү юм яамаа ч юм бдэ гэж коммент хийсэн гинэ. Тэгэхээр яа за өөрөөр. Гүй видео гайхаад яасан болоо гэж бодоод нэг рилээ өөрөө эхнээс нь үзлээ. Влог үзэлсэн чи юм олддог гэдэг. Юу болсон бол гэжсэн чи. Би нэг өглөө босоод лимон шүүс оливт тостоо уудаг хөхгүй. Уулж эхэлж байгаа цайрах гэдэг. Тэгээд нөгөө лимоны шүүс шахах ч байдаг хөхгүй нэг төмөр ойцсон уу. Төмөр шүүс шахах чин дээр бүтэн ойцсон байлээ. Яг тэр чи үзье яа. Тэгэхээс төрсэн би яриа гарцсан байгаа юм чи миний муу найз дээр. Тэр бүр амар. Йоо би бүр өөрөө хараа шок зү. Тэр чинь нөгөө бөөрхий болохоор нөгөө нэг ийм бөөрхий юм ойцсон. Ямар муу гарагдав. Яг нэг энэ хэсэг ингээд амар наадах одоо ингээд ярихлаар тэрийж үзүүг хүмүүс одоо яг нэг хасцсан хасдаг яг тэр энийг ээж мэдгүй гэж би л үзчихмээр хүмүүс ингэж хадгалаад авцсан байдаг шүү дээ. Тэгээ хадгалаад авсан хүмүүс байлээ. Би хасаа дахиад боослсон чи SSC шүү гэсэн коммент хийсэн. Тэгээ тэр хүн эмти боо скриншот хийгээд байж идэг хоббитэй байгаа шүү дээ. Тэгээд одоо энэ сошиал гэдэг юм бол үнэхээр аюултай байгаа нөө яг үнэ гэсэн. Хүнийг бол яавал яг хүн бол алдаж эндэж янз л явна. Тэ? Төгсөн гэж байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд янз ингээл болол ингэнгүүт ингээд одоо чинь за саяны шиг скриншот ийн бичлэгийг ингээл хадгалж аваад дараа нь ингэн тэ. Тэгснэ өөрийнхөө ингээд юугаар ингэнтийг нь өөрөө ямар ч өөгүй юм шиг байж байгаал. Өөгүй гэж байхгүй шүү дээ. Бүгд л ингээл алдаа оноотой ингээд байдаг. Тэгээд нэг ер нь жоохон тэгээд хүн алдаж болон тэрэн дээр нь дэвшлэхгүйгээр ядаж нэг удаач нэг тэ амраа ингээд хамгаад ингээд явуул бас болохоор байгаа. Тэгэхгүй одоо ингээд маргаан нэгэн жоохон дий ингээд бүдрэхлээ. Хөөе тандгийн юм шиг те хажууд нь харсан юм шигээр те ингээд дэвслээд байгаа. Энэ бол надаас түнхээр аимшигтай санагдаад байгаа. Тийм шүү дээ. Нам амаг одоо би нэг алтаа гарах болоомаг одоо дэвслэх амар одоо баг. Чи өөрөө тэгтээ ер нь одоо ингээл одоо урлагийн биднэрт бол байдаг байхгүй юу? Амар их байгаа шүү дээ. Чамд ч бас одоо байгаа тий. Тэг ингээл чиний саяхан нэг чиний пост ярахад нэг хүн ингээл дайрч давшилсан. Тэнд чиний сэтгэл зүй өөрөө бүр бэлтгэгдсэн байгаа юу? Нөө яг би тухайн үеэс л болт юм да. Яг нөгөө нэг мэдээж дархлаа олсоцсон байгаа. Гэхдээ бас тэр чинь байнга тийм комент энэ төр аваад тахлаар ч бас төвхтэй байхгүй. Тамаагаас. Нэг өдөр тэгэл бас дисрээд өчтөр бас нэг дисрээд. Харин тэр аймаараа бүр сайн хийсэн ч одоо мэдхгүй тэр нэг имийг жоохон гэл нэг юм сэтгэл зүй одоо тэгэнгүүтээ ингээд манусэл заавал бүх имийг дааж явах ёстой. Тэгээ бид нар имзэглэж болохгүй юм шиг тийм юмнууд ингээд аягүй давмгаа. Тэгэнгүүтээ ингээд би өчтөрийн постны комментиг ингээд хараад ангууд ингээд зарим хүмүүс заяа ингээд угаасаа ингээд ийм олон дагагчтай олон хүмүүс олонний танил хүмүүс угаасаа ингэж л идэв штэ гэсэн бүр тийм сурцсан тий бид нар одоо зүгээр яж байгаа л гомдож болох өмжлүүлж явах хэрэгтэй ингээд бодцсон заяа хүмүүс угаасаа ийм байдаг шмэ яг төгс байхыг л хүсээд тах шиг байгаа. Тэгээд төгсвэлээ гэдэг дараа хүн чинь халдаж эндэж болно шүү дээ. Хүн ингээд найз зөвхөн дарвиж болно, идж жууж болно, яаж ч болно шүү дээ. Хүний л өөрийн юм шүү дээ. Тэр хүмүүс ерөөсөө өөрсдөд нь тийм мэдрэмж ирж байгааг болохоор мэдэхгүй байгаа байхгүй тий. Гэл зөв зүгээр ингээл ажиллаа хийж байгаа гутал хин дуртай нэг фейк аккаунтнаас орж ирэл дарамжлал тий. Тэрийг одоо ингээд тэр хүмүүс тийм мэдрэмж авч байгааг болохоор бид нарт тэгж ярих нь болохоор зүгээр амар тийм ингийн амархан санагдаад байна. Амар сайн юм мэдэрсэн саяхан би нэг
би ингээд бас адилхан одоо бид нар чинь ингээд 7 хитэн контент хийж байгаа доор нь угаасаа л төмийн юм болж байгаа. А тэр болгоныг уншаад авах нийт уншихгүй байх хэцүү. А нэг удаа уншлаа. Нэг удаа ч ер нь ингээд уншиж л байдаг. Гэхдээ хариу хийж бичдэггүй. Тэгсэн чинь нэг залуу байна. Намайг ингээд үгийн мохоор хараацсан байгаа байхгүй. Тэгэхээр би бүр ингээд за ийм хүмүүсийг юу бодож авт ингээд буцаа залгаж үзлээ. Тэгсэн чинь автобус дотор явж ин тэр залуу. Тэг намаа ингээ хараацсан байгаа байхгүй моогоор хэлцэнгүүт л за чи яагаад ингэж ингээ би тэгсэн байхгүй тэгсэн чи энэ чин зүгээр л энгийн зүйл штэ гэж авч урдаас тэг би бүр ингээ гайхаад тэг ингээ чи ингээ хүнийг ингээ зүгээр хараад байгаа юм чи энэ миний хувьд бол ингээ таныг ерөөс доромжлоогүй гинэ энэ бол ерөөсө доромжлол биш гэж байгаа байхгүй тэрийг зөв фан нарга гэсэн утгатай тийггүй тэгээд наргаж энгийн гэж тэрэндээ өөрөө 100% ингээ итгэл үнэмшилтэй байгаа байхгүй тэрийг хүнийг ингээ доромжилж гин хэн нэг ингээд муухай харагдуулж ин гэдэг ерөөсөө ойлгохгүй. Өө эн чин байтгал зүг штэ. Та яагаад баг ингээд байгаа ингээд надтай зүг зүгээр яриад байгаа. Тэгээ би бүр ингээд шок. Өө нэг юм чин бүр ингээд хоорондоо талцж муудалцаар хагаад ийм бол. хүнийг муу хэлэх нь энгийн юм байна гэдээ ойлгоцсон байна гэ. Би бүр тэрийг хараад ингээд вау. Жохон тийм бас байгаад их санагдчих надаа. Айгу хэцүү. Тэгэл одоо өөрөө эмгтэй хүн байхын, эрэгтэй хүн байхын, настай хүн байхын ингээл баг залуу хүн байхын. Тэгэл тэр зарим нэг бичлэгэн дээр ингээл тэр доор комент бичсэн байхыг ингээл ороод харахлаар ингээд энэ хүнээс тийм үг хэллэг гарлаа. Яг бид нар амьдрал дээр ингээл найз нөхдөдөө мархад цангараагаал тэ янз янзаар нэг хэлдэг шүү дээ. Тоглоом шоглоомор чигнээс уурс үед бол янз янзаар ч хэлнэ. Гэхдээ одоо чинь бид нар ч өөрсдөө бас нэг ингээд нэг урлаг соёл моёл гээл нэг ийм хүмүүс гэдэг утгаараа бас нэг жоохон бие инхэн зөвлөдөө. Гэхдээ одоо хүн бицэлтэй. Тэр чээс хүн мэдэрч байгаа шүү дээ. Юм болгоны мэдэрнэ шүү дээ. Тэгэхэд одоо тэр доор ингээд нөгөө нэг утасны цаанаас ингээд би энэ сошиал гэдэг юм л үнэхээр яа амар багт байхгүй. За хэдүүл явах яхаа гэгэл юм ярих та. Тэгэл та. Тэгээ энэ ер нь бол гэхдээ энэ нэг үе хоорондын тэгэл одоо нэг 10 жилийг нэг 12 анги болгоцсон надад бол айгу утгагүй санагдаад байна. Тэр ямар үе ч гинүү те. Тэгж ямар шаардлагатай зүгээр дээр 10 жил байснаар 10 жил байгаа л одоо тэр сармис гэдэг чи юу гэж бичдэг болсон гинүү. Энэ зэрэг мэрэг тэр үсэг тэр 93 наадам янз юмар гэхдээ тэр байсан тэрүүгээрэл байг л дээ. Тэрийг өөрчлөөгээд юу өөрчлөгдөх юм те. Амьдрал сайжрахгүй шүү дээ. Гол нь зүгээр соён гэгээр үтгэл хэрэгтэй хүмүүс тий. Тэр тал дээр тэгээд би бас ингэж боддоо шүү дээ. Би ч юм яг зүгээр сошиал хэмжээ идэвхтэй хүн л дээ. Гэхдээ надаа хүн нэг өөрт байгаа гоё мэдрэмжийг бас бусдтай хуваалцах. Одоо яг тэгэхээр ингээл хин нэгэнтэй одоо жишээ ингээл битэр найзууд хэрнээ ингээл яг тухтай уулзаж сэтгэлээ хуваалцах цаг бол байдаг байхгүй юу? Тэг өнгөтэй сошиал бид нар бас яг чин сэтгэлээ санддаг байхгүй. За өнөөдөр ийм юм бол тохиолдсон ганцууд нь ийм бас гоё байна. Энэ ганц над биш гэдэг ч юм уу те ингээл хүн болгонд бас тохиолдсон. За өнөөдөр ийм жоохон гонигтай юм болчлоо. Гэхдээ ингээд ингээ яах гэхээр заримдаа бүр ингээд алуулцдаг те. Яг энэ бол зүгээр би бол тэр мөнөөс айдагч гайл өөрөх дээрөө бол тэгэл эзэн байгаа л юм шүү дээ тэр чинь тийм үстэй. Харин тэр түрүүний чиний дээр хэлдэг бол яг үний юм байна. Би бас ганцаараа тийг солиорд юм болов гэж утсан юм. Яг нөгөө тэрсгийн аргагүй тэр хүн рүү ярих тийм бичсэн байдаг байхгүй юу? Би нэг биш нилээд өнөрөө би шууд залгасан. Зарим зүгээр угаасаа сохтой ичт юм бэл. Яасуу шөө чи юу гэдэг юу гэснээ ч мэддэггүй юм шиг байна. Зарим нэгүүд нь болохоор бүр таа хөгшөө юм бит юм бэл яг үнэ хэлэхэд. Тэгээ за тэгэл одоо эдгээр бол тэгээ ойлгомжтой юм байна дөө бэлээ гэл байсан. Тэгвэл ингэ шар уцаад байгаа гэж. Ганцах юу аха болцсон уу? Юу? Дэглэм ярих болцсон юм уу? Болцсон шүү дээ. За хөөрхөн болцсон байгаа шүү дээ. Газар дүүрээд. Харин та түрүүн тэгж хэлэхэр чинь би ингээ хараад байсан чи бас жоохон нэмчиж те. Тий нэмэн шүү дээ. Гоо дэглэм ихтэй тэр ч одоо тим амираараа ингээд амираараач явах. Тэр ч амар хэцүү байхгүй юу? Тэр хэцүү гэдэг утгаар нэр чинь. Тий ойлгож байгаа. Тэрийг ингэж би бол одоо ингээ хоолыг үнэхээр хасч чаддгүй төрөл юм. Тэр чинь хамгийн хэцүү зүйл те. Гэхдээ яг тэр нэг чинь гэдэг чинь хэцүү л баг л та. Тэр нэг амар царайч угаас нь хэсгэн зурил амар царай байхгүй тий габэ. Яг нэг яг тэмцээний зориул үеийн л юм баггүй. Тэрний дараа бол мэдээж хүн идэж уун тэгэл тэмцээд орж байгаа юм бол өөрөө манай ганцаач өөрөө юу байхгүй. Амар шартаа юм баггүй. Просто шар бол дээд зэрэг юм баггүй. Тэгээд үнэхээр шартаа тэр шартаа ч айгу өөрт нөлөөлж ингээд би бол ганцаагаар барахдаг байхгүй. Тэгээд би ямар бие хаатай байсныг тэгээ идэн штэ. Тэгсэн одоо ингээд тий ямараас ямар болсныг ямараас ямар болсныг намайг ч мэднэ ямар бие хаатай байсныг. Би бол одоо амтантай бас нэг жоохон жим ингээ асчаад байгаа байхгүй юу. Тэг чинь энэ юуны хайж одоо би ингээ сууж байгаа одоо урдаач яаж харж би бол мэдэхгүй штэ.
За өөр юм ярив. Podcast room-ийн хамтрагчаар Simple Zelle application бид бүхэнтэй хамтран ажилладаг үлээ. Тэгэхээр яг одоо та бүхэн нэгэн хэрэгтэй мэдээлэл амун нэгэн тоо баримтыг хүргэх гэж байна. Энэ юу вэ гэхээр энэ оны 4-р сарын байдлаар за улсын хэмжээнд инфляц 10.1% буюу албан ёсоор 2 оронтой тонн хүрсэн байгаа юм байна. Тэгэхээр банк бус санхүүгийн байгууллагын салбарын нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 8.9% хүрсэн буюу өмнөх онтой харьцуулах юм бол 32.5%-аар өссөн гэдэг ерөнхийдөө ийм муу мэдээ байна. За тэгэхээр дээрх хоёр тоог харах юм бол инфляц өсөж за эдийн засгийн байдал хүндэрч ерөнхийдөө хүмүүсийн нуруунд дээрх ачаал улам бүр хүндэрж байгааг та бүхэн харж болж байна. Тэгэхээр сард төлдөг зээлийн төлөлтүүд маань хязгаархи өндөр байгаагаас болоод за бид бүхэн амьдралд чухал хэрэгцээтэй зүйлстэй мөнгө зарцуулах нь байтугай. За бүр нэмээд өөрийн дарамтанд орж цаашлаад бидний хэлдгээр харж агсаалтанд орох эрсдлүүд ч улам бүр нэмэгцээр байгаа юм. За тэгвэл Simple Zelle application танд нэг шинэ үйлчлэгийг санал болгож байгаа. Тэр юу вэ гэхээр за төлөлт бууруулах үйлчилгээ гэсэн үг. Энэ яаж ажиллах вэ гэхээр хэрэглэгч та бүхэн ямар нэгэн байдлаар банк санхүүгийн байгууллагад байгаа идэвхтэй зээлийнхээ нөхцөлийг сайжруулад за зээлийн дарамтаа бууруулах бол Simple Zelle application бүртгүүлээд за төлөлт бууруулах зээлийн үйлчилгээ гэдэг дээр хүсэлт илгээн. За хэрвээ зөвшөөрөх юм бол Simple Zelle application маань та бүхний за тэрхүү зээлийг Simple-ийн зүгээс хааж өгөөд буцаагаад та бүхэнд за төлөлт бууруулах за маш уян хатан нөхцөлтэй зээлийг санал болгох юм байна. Таныг нэмж зээл авгээгүй, таны зээлийг Simple-ийн зүгээс хааж өгөөд буцаагаад танд Simple-ийн зүгээс илүү уян хатан нөхцөлтэй төлөх боломжийг санал болгоно гэсэн үг юм байна. Энэ бол алдаж боломгүй санал мэт санагдлаа. За podcast руу хамтрагчаар Simple Zelle application бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За сүүлд Угнаахын Ацаа Эмэр гээд зурлыг үзсэн. Гоё лээ. Баярлаа. Би сүүлийн үед Монгол кино яг тийм зураг киног 37 дугаар тоочгоос хойш тэг шимтэж үзээгүй юм байлээ. Тэг бүр яг хүлээж үзсэн. Тэгээд тэр нь нэстэ айгуу гоё болсон байлээ. Тэгээд тэр нэг тийм би нэг тийм монологтой кино ер нь үзэж байгаагүй. Магадгүй өмнө хийгдчихсэн баг. Тэр нь би үзэж байгаагүй байж магадгүй. Яг тийм монологтой зураг авалт нь тийм 5 даг те. Амар гоё плануудтай. Тэгэл тэр нэг юм план солилтууд мэлтууд тусгаж тэр ингээд яаж тавьц те. Тэр амар гоё байсан. Тэгээд юусэн зүгээр баяр үргэе. Тэгээд гэж л ярьж шүү. Манай би бол одоо зүгээр нөгөө би сайн байна дээ биш. Одоо ч манай найруулагч, зураглаач одоо тэр арын баг те манай гэрэлтүүлэг ер нь зүгээр тэр арын баг маш сайн ажилласан. Ямар хашир продакшн хийлээ? Манай хангаа энтерс одоо хангаа энтерийн продакшн мэдэхгүй. Ер нь бол продюсер манай Холливуд амраг ихнэр уран бист те. Тий. Тэгээ амраач өөрөө кастинг найруулагч. Тэгээ намаад яа энэ хамтарсан бүтээл байхгүй. Тий. Зураг авалт бол нэг бас солиотой байсан. Тэр план тавилтууд. Тий. Тэр мөн тэр чинь нөгөө одоо чинь 6 анги тавил. Тийм 6 ангийн дурш чинь юу байхгүй шүү дээ. Сцен болгоно маш шууд байхгүй. Тийм байсан тий. Тэгээ тийм үргэлжсэн юм уунуудтай тий. Мангар удаан 4-5 минутын тасралтгүй ийм шот матуудтай. Тийм тэгэл одоо тэр нөгөө хөгжмийн зохиолч нөгөө Маглоны хилээ. Би одоо энэ Магнолиа. Тийм. Ерөөсөө энийг хэлэх гэж. Ингэнэ. Магнолиа. Харин тийм энийхээ нэрийг хамтлаг эзтэй тийм Магнолиа тийм. Хөгжмийн зохиолч нь байхгүй. Тэгээ одоо тэр манай тэр Ацаа Эмэр дээр явж байгаа тэр нөгөө дундуур явж байгаа тэр хөгжим, тэр ард төгсгөл ихэнд явж байгаа хөгжмүүд бүгдийг манай хэмлээ. Магнолиа. Нөгөөч. бас тэр диалог энтер бас амар гоё байсан. Тэр тийм амар гоё байсан. Тэр бүр юм амар юм цаашин юм тий маш олон үзэгчид бас айгүйх тийм гоё үтсэн тий. Ацаа юм өөр өнцөг орж ирсэн тий. Ацаа хэмэр гэж тэгтээ тийм газар байдаг гэсэн тий. Байхгүй. Тэр зохиомж юм тий. Зохиомж байхгүй бодлоо. Ацаа хэмэр гэж цаашин тэр сум байгаа зү тий тэр чинь. Тийм. Жирдээсөө хаач байхгүй тийм л юм. Тэгээд би нөгөө өөрөө нөгөө бичлэгийг манай нөгөө Ацаа Эмэрийн самбар гэдэг ингээ байж идэг. Би тэрэн дээр нэг бичлэгийг оруулсан чинь л хаана тийм одоо тэр доор нь комментэд нь харж байгаа шүү дээ. Тийм. Очоод шата нураа. Кино шин Монгол улсад байж ийм нэр өгдөг ямар малн өгдөг юм ч юм те. Тэгээд яг тэр чинь тэгэл одоо яах нөгөө маркетинг л гэж те. Гэхдээ тэрийг бас одоо яа нэг юм миний бодлоор тэр ч одоо яг тийм төрлийн киног монголчууд
өмнө үзчихсэн болоо. Үзээгүй тэр чинь анхных. Одоо тэр чинь хамгийн жанр бол ер нь баг анхных юм шиг комеди. Би дүнгэд л хаа юу гэж бодсон гэж хамгийн түрүүнд. За энийг ингээд нэг гой вайрал болоод ингээд хүмүүс ингээгүй байсан бол бас шатах магадлал юм риск өндөртэй киноны төрөл байгаа байхгүй тий. Би айгүй тэгж бодсон ш. Та тэгж бодсон уу? Бодсон тоглож явах та. Гүү. Юу бодож явахдаа би одоо ингээл бид нар чи одоо жүжигчт нь бол ер нь тэн дээр өөр баг амьдэрсэн шүү дээ. Аха. Бид ч яг нөө Бацамбарт очиж байрлалцсан. Манай Бацамбарын ард иргэд ч гэсэн бид нар айгуугаа туслаа. Манай зурган дээр л хавгаа маагч дүнгээр мундаг ажиллаж гэсэн. Танихгүй байхгүй. Зурган дээр ажиллаж хэцүү шүү дээ. Тэг чи бүгдийг ингээл гоё өсөө гоё өс. Би бол одоо ингээд бас овоо бас нэг хөөх нэг олон юмд ороогүй энэ тэнд ингээд натор мотор янз бүрийн юм явдаг лсэн. Гэтэ гол дүр тоглосон гэдэг утгаар биш. Ацаа амрын тэ энэ натур барьгаад надад бол тэгээд тэр кино ч бас хүрсэн гол шалтгаан байна шүү дээ. Кастинг واخгүй юу жүжигчд. Жүжигчд нь бас те ойр дүнхөм тоглоагүй бас шин залуу уран бүтээлчд тэр ингээ ороод ирсэн болохоор ингээд тэр сум чинь нийлүүхүйдээ ингээ тэр бүтээл чи өөрөө ингээ сонирхолтой болоод гараад ирчих жоох. Өөр жүжигчд таньдаг жүжигчд байх юм бол та нараас нэг анзаарч үзэхгүй. Бас тийм. За тэр ах байсан. За ингэж л тоглодог гэдэг ч юм уу нэг юм байдаг шүү дээ. Гэтэл тэр кино ч өөрөө ингээ бүр жүжигчдийн сонголт монголтууд нь бас ингээ шинэ хүн одоо жишээ нь би жишээ нь байж байгаад ч юм уу фестивал ороод ирэх юм бол тэр энэний оронд ороод ирэх юм бол гайхна үстэй тий гэдэг шиг ч юм уу. Тэгээ тэр дөрүүд нь айгуу гоё зүр сонголттой байгаа тох. Мөн амар гоё. Би бүр найз руугаа тусгаалan баяр хүргэстэй. Угнаахын нөгөө туслах цагтаа илүү. Тий. Мондор замтай гоё дүр тий. Тэрээс гоё айгуу сонин дүр байсан. Тий гоё. Би нэг хэсэгт найраад бицтаа нэг балаа бицтаа ороод ирсэн. Энэ юм хийж чадахгүй юу гэдэг хэлээд иржээ. Мэдгүй. Тэр гэхдээ угнаахын ер нь характер бас баг шиг гэсэн тий. Бага. Ер нь характер нь Одоо тэгэл нэг та сая тэгж яснаа комментээр ингээл нэг чад мадаар хүмүүс бичсэн. Би бол ингээд нэг боолжлог үл ингээл ямар нэгэн байдлаар ингээд чад ор хүмүүс бол уншдаг юм билээ шүү дээ. Ер нь бол танихгүй хүнд ер нь реквест руу орж хардаг шүү дээ. Би бол ингээл хардаг аахгүй. Тэгээ боолж өгвөл ингээд хариу мөрөө өгөөд баярлаа гэдэг юм уу те. Тэгээ ингээд явдаг аахгүй. Тэгсэн чинь та хаа зүгээр voice-ороо те даам нэг хэлээд өгчээч гэдэг байна. Яг нэ хэлдэг гооч юм. Одоо тэрийг ихлий тийм айтайгаа хэлээд их шиг байна. Яагаад гэж хэлдэг юм лүгүү? Чамд л очир байна. Өөрийн нэг акцент байгаа. Тэр кино ерөөс ингээл бүх юмд бүх текст ялаа бүх юм гоё тийм. Монголд ойрхон гэдэг шиг амар ойрхон байгаа байхгүй тий. Гэтэ тэр чинь яг ориг цагдаагийн утаснаар үйлөө. Та нар цагдаагийн байгууллага гайгүй байсан уу? Хэцүү байсан шүү дээ. Тэр нэг айгүй сонио асуудал яваад байдаг байхгүй. Одоо ингээд цагдаа хүн тийм үг хэлж болохгүй гэдэг ч юм уу тий. Яг ерөнхий төрийнхөө юм байдаг хэрнээ бас энэ би бас тэгж ботсон. Би ч нэг киноны ард гэдэг болохоор би ингэсэн шүү. Би ч өөрөө яг зурганд гарахыг хаагаад би нэг хэлж болохгүй гэдэг. Яриад би хэлсэн аахгүй. Ингээд сахалтай орох гэсэн юм аа. Тэгээд ингээд юу ч сахалаа авчихлаар ингээд болохгүй байгаад би нэг сахалтай ингээд бас зориулаад ургуулсан болохоор сахалтай байж болохгүй гэдгсэн чинь юу яриад байгаа юм бэ? Ойрхон ингээд аймаг сумын бүх цагдаа нар сахалтааж байгаа. Бүр ингээд полици гэсэн болгоод доошоо ингээд бинтээр уулзтаа цагдаа хүртэл байдгаа. Тэгвэл энэ киног Ацан Америк энэ цагдаа нар өөрсдөө бүр нэвт үзсэн юм бэл. Одоо тэгээд аль дүргийн хинги цагдаа гэж хэлээд байх. Над руу яриад гэрчим мэдэл өгөө гинэ. Яах ч юм гэдгсэн чинь танаас байцаалт авах гэрчим мэдэл өгөө. Та ингээд цагдаа уцтай ингэсэн гэдгээр би яг дотроо бодсон аахгүй. Яг нөгөө Ацан Америкийн намсраг энэ дүрээр хэлсэн аахгүй. Юу гоцаад байгаа юм бэ? Танад өөр хийх ажил байдгүй юм уу? Би танад яасан гэж очиж мэдлэх. Энд чинь уран сарны кино. Хаач байхгүй юм гэдгсэн чинь яалчуудаа төрөө өцөмсцсэн ингээд хаанаас нь чарсан тий энэ мөрдсөн байхгүйс энэ нөгөө эмблем метр байхгүйс чинь нөгөө одоо хараад шууд цагдаа өвчөд мэдэн шүү дээ. Тийм учраас та заавал гэрч мэдлэх ёстой гэдэг. Аль дүргийн хин гэдгийг мэдэхгүй шүү заа хэлэхгүй. Тэгээ очиод ингээд уулзлаа. Тэгсэн чинь нөгөө сайн амар чигтэйг. Үгүй одоо хаас ямар ч арга байхгүй. Тэгээ та ин хин та ингэсэн. Тэгээ яг тэр нөгөө өмссөн үнийг торгодог юм аа л да хуулиндаа. Тэгээ бид тээр заа зөө ингээд тохироод бүх юм окей тохиолоод ингээд гаргаар болсон чинь манай нэг байцаагчтай юм тэгэхгүй. Ахаа хаалгаа ачих гэлж хойлоо хийж байгаа юм шиг. Тэгэл бичиж байгаа юу. Яг ч юм гэдгсэн чинь хойлоо 6 даралж. Даалгаж хойлоо 6 даралж. Дүүний минийг нэг амжилтаараа дүүний пост нас тийм их л нөгөө заахгүй гэл. Тэгээд яасан чи манай цагдаа нар бол хахад битүү үзээ. Зөндөө үз. Тэгэл одоо энэ тэнд ингээл явж байгаа чинь
нэг цагдаа магдаатай ингээл хүмүүс ингээд юу гэл. Хүмүүс айгүй хүүдсэн л үлээ. Яг нэг киноны нэг тийм нэг зовлонгийн мэддэг болохоор гоёнч байгаа. Тэгэл нэг сааранч байгаа. Тэгээд уг нь шаардлага байхгүй гоос тийм нэг дуудах тий. Тэгтээ одоо цагдаа нар нөгөө нэг сахалтай байж болохгүй, хараал ерөөл хил болохгүй гэдэг нь яхав тэр чинь яг үндэ бас хууль дүрэн байлгүй л яхав тий. Тэгтэл эн чинь одоо хүн ганцхан амьдрын гэдгийг л айгуус ойлгох хэрэгтэй байхгүй. Хүн юу хийсийг юм тийм биз дээ. Тэгэхгүй одоо ингээд юу гэдэг би ингээд нэг ч хараал хийхгүй те би нэг ч тэхгүй гээл одоо тэрэндээ үнжиж өгөх хөл бас гомдмоор байна шүү дээ. Ер нь бас хүний хийж болох бүх юм хийгээл үзмэр л шүү дээ. Тэгээд би ер нь гэхдээ одоо нэг нүгөө ярихад уугнахыг сая Ацаа хамар дээр хараад өө нэр ийм ах байдаг штеп би бодсон байхгүй. Тэгэхээр та ер нь уран бүтээлээсээ бас жоохон холдсон байсан. Үгүй ер нь бол холдоогүй. Ер нь бол холдоогүй юм тийм байгаад л байгаа. Тэгээд нөгөө яг одоо ингээл Ацаа хамар шиг ч юм уу тэгээд хөөргийн эн тент орж гараа л гэдэг штеп зайлаа. Тэр хүмүүс тэгээд зүгээр яг үндэ бол сая Ацаа хамар дээр би ингээд нөгөө ингээл эн тент ингээл хөөргө орж гарч авч байгаа. Сая ингээл яасан энэ хөөргөн ингээд хүмүүс гоё үзээд ингэж байгаад нь би бол үнэхээр бас хувьдаа бол бас баярлж л байгаа тий. Тэгэл одоо яг үнэ аргагүй байхгүй юу. Уулын хөргийн энд ингээл нөгөө урлаг уран сарны найз зөвхтүүд маань дүүнэр мүүнэртэй ах нар мэдээд идэг хөөе хүү аал гэдэг намайг чинь сонгож юмд орохгүй гэж би ямар гүйжтэй би орё л да гэж л хэцүү шүү дээ. Тэгээд чи найруулагч тийм үстэй кастинг асуудал шүү. Тэгэл миний царай тохиол. Миний л нөгөө кастинг бастинг л болдгүй байсан царай тохиол болдгүй байсан юм уу харин аазуулж ингээл те сайн Ацаа хамар дээр ингээл нэг тийм нэг царай төрх мөрхөл таарсан юм байлгүй. Тэгэл би амраада ер нь нэг Ацаа хамар хийсэн уран бүтээлч баг хамт олондоо айгүйх баярлдаг шүү дээ. Хөргий бас намайг нөгөө мартцсан юм хүн байсан үгүй гэж мэдэхгүй байж хатна бас нэг эргээлтэй гаргаал те. Сая бол гоё карьер ингээл буцаа шууд түнх гээл нэмэгдэл гоё болж байна. Гоё мэдрэмж байна хаа. Манай уугнаад дандаа эсрэг дүрийн санал ирдэг те. Тэгээ энэ өөрөө зарим тийм эсрэг дүр би одоо юм бол тийм хүн алчмаар царай харагдсан баг та. Тэгээл одоо алин болгон тэхүүгээд энэ маань бас зарим юмыг нь бол өөрөө бас буцаадаг. Дандаа ингээл за яадаг ингээл тэгэхээр нэг авгагаа амир зодд тийм аа. Авгагаа ардаа тэрийг алд юм аа. Дандаа тийм юм дуудана. Тэгээд би хүн л юм чинь тийм үстэй ингээд өглөөс ирээд намаа уугачтай толинд харна өөрийгөө. Яг тийм хүн алхаж байгаа. Яг ясам дээр бол наад хүн алдгүй юм билээ шүү дээ. Ер нь бол дандаа зодон цохионтой дүр ширүүрдэг. Одоо мөрөөдлийн үлгээс төр хүртэл чи манай гол дүрийн залыг зоддсон шүү дээ бас. Тэр оюутан бахасаа л зодооны л дүр ерөөс манай найддаг. За хэдүүлээ нэг сэдвийн тухай ярих гэж бодоод нэг одоо сүүлийн үед жишээлбэл нэг сүүлийн 2-7 хоногийн хугацаанд одоо энэ нэг эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн асуудал гэдэг айгүй их юм гарч ирж байна тий. Тэгэхээр энэ сэдвээр хэдүүлээ бас ярилцвал одоо яг манай нийгэм тулгамдж байгаа асуудал юм болов уу гэж бодож байна. Ер нь Монголд эрэгтэйчүүдийн эрх хэрэг зөрчигдөж байгаа гэж боддог бай. Саяхан одоо нэг залуу маань одоо харин тийм ээ. Би одоо яг тэр чинь тэр үйл явдал болохоос 2 хоногийн өмнө ордууг нээлт болоод тэгээ би бүр яг тэр дүүтэй албаас танилцсан байхгүй. Тэгээ яасан чинь би яг энэ дууны найруулалтаар хаа ингэж бид ингээд тий яг нээлт болохгүй төхөө бид ингээ хоноо хонж ингээ ажилласан гэдэг нэлээд жоо яадаг. Тэгээ миний дөө амраараа гэдгсэн ч окей хаа. Тэгээд би нөгөө нэг ахнуудаа дараа нэг юм руу орох гэж байгаа. Мизоноор нэг юм руу орох гэж байхын чамтай уулзсан учраас гэдэг. Өө тэгэр хахад хүмүүс тань туршлаа шүү гээл тэгчихсэн байхгүй. Тэгэл эн чинь хүн юм гинтийн хүнд юу ч тохиолдож болох байхгүй. Тэ? Тэгэхээр бид нэр ингээд өнөөдөр одоо чинь дөрүүлээ ингээд сууж байгаа маргааш тэ орой ч юм уу бид дөрвийн хин нэг аалга болох үгүйсэхгүй байхгүй юм чинь. Тааваршгүй шүү дээ тэ. Тэгэхээр тэр амьдтай бие хайрл ер нь тэгэл нэг жоохон биедээ хайртай бай гэдэг бол бодмоор л юм бэл. Одоо тэр сэтгэл зүй гэдэг асуудал бол ердөөсөө хэцүү шүү дээ. Одоо манайхан ч юм бол ердөөсөө эмгтэй хөнгөлөөр л түрээ яриа л те ийм болцсон. Тэгэл одоо ир хөнгөлөөр заавал айл гэрийг ингээл ингэх ёстой, тэгэх ёстой, үр хөвгтэй ингэх ёстой одоо те гомдож тунж болохгүй тэгэл бүх юм нуруундаар үрэл ингэх ёстой юмстай гэдэг асуудлыг бол одоо үнэхээр л үе мөн өөрчлөгдөд одоо тэр минзин чи юу л хэлээ те зүнжи мөнзий байгаад байгаа шүү дээ. Бид нар бол одоо ингээл юмдас учиртай ингээл юм балаасалж явахгүй бол хит нэг юм ингээ ачаалангөө. Тэгтээ ингээл бас ачаалыг дааж байгаа эмгтэй ч юм байгаа, эрэгтэй ч юм байгаа. Тэгтээ ер нь зүгээр эрчүүд ч юм бас хүн бицтэй. Яг гоо цаанаас өгцөө өгдөл энэ төр байж болно л доо ингээл бүх юм ангих өстой тэгх өстой гэж. Тэгтэл нэг ч бас хүн шүү дээ. Би бол одоо ингээл яг сэтгэлээр унаад нэг жоохон ингээл ингэхлээр би бол яг машин ороод хөгжим сонсол гаргавчдаг шүү дээ. Хөгжим сонсоод бүр зөвсөн зүйлээ хөгжим сонсон би.
Тэгэл бороо цасмаас орцоод тэгэл кино. Өө клипэнд тоглоод байгаа юм аа. Ганцаараа уйлаа л яваад. Үйлж мүүлнэ. Уйлна шүү дээ. Үүлэн шүү дээ. Би ч амар үйлэх гэж тий. Тий. Бодохгүй хариулж штэ ах тий. Ер нь эсвэл мэдгүй эсвэл нэг манай үеийнх юм эсвэл битгий ер нь бол маш үйлэмхаа штэ ер нь бол. Тэгэхдээ юу яадаг юм аа. Одоо ингээд за өмнө нь бол одоо мэдхгүй одоо ингээл бид нар ингээл залуу байхад ингээл сэтгэл санаагаар унсан үед ингээл хоорондоо уулзаал яриад шууд нээчдэг шүү дээ. Найз ингэж нэгт нь ингээл ганц нэг сэтгэлээр унаа ууж байгаа найзаагаа загнал чоо дайраад авраад байгаа юм шүү энэ чинь бол загнадаг л байсан намайг тий. Одоо болоо өгшөө ингээл тий. Тэр нь гэхдээ нэг сүртэй амир юм шин шүү дээ. Ер нь бол сэтгэлээр унлаа барьлаа гэж яхад ойрхон байдаг гэсэн байхгүй. Би битээгаа ингээл ярилцаал одоо ингэ тгий нэрээ тийм байх шүү нэ тэргээл нэгнээс одоо болохоор тийм байхгүй. Тэг яг тийм амьд харилцаа сэтгэлээсээ тэгж энэ хүнийг засъя, энэ хүнийг аргадъя, энэ хүний сэтгэл санааг засъя гэдэг тийм юм байхгүй гэж санагддгийг надаа. Одоо энэ чинь нэг ийм юм шиг байгаа. Урд нь бол нөгөө бид нар одоо сая ганцаа ярьж ингээд нэгэн жоо идэж байгаа ингээхээр чи яага угаад байгаа мууга ууха болооч найз болохоор дих ёстойг ойлгоцсон. Юунаас олж тэгж уугаад байгаа шалтгааныг бид нар өөрсдөө асуудаг байсан байхгүй. Яг үн тий. Яасан юм бэ? Юу болсон юм? Юунаас болоод ингээд байгаа гэдэг юуроос асуудаг. Одоо л бид нар хэрвээ ямар нэгэн болвол одоо тий ингээд дөрүүлээ ингээд сууж байгаа энд одоо чинь санжаа шууд уйлаад альтаар суугаа сохтоо өнтер ингээд байх юм бол тийм шүү дээ. Яасан санжаа мэд. Юу болсон? Тэгсэн юм аа тэгвэл сайхан уул яад тийм шүү дээ. Ингиж л сэтгэлийн ингэж нээж ингэж бид нар нөгөө нэг ингэхгүй бол хүмүүс чинь ингээд ир юмгүй шүү дээ. Ер нь заавал эргэтэй үндэ биш. Ингээд ер нь ингээд бухшаад идэв юм шиг байна. Тэгээд нэх гой уйлах. Тэгээд нэг юм яриад ойлгодог хүнтэй гой ярилцаад нэг гой тавирдэн шүү дээ тий. Заавал идэж явахтай гол нь биш шүү дээ. Ерөн зүгээр ингээд гой ярьж хөөрөөд ингээд хамт байхад хүртэл ингээд гой ингээд тайлаад идэг хүмүүс байдаг шүү дээ. Яг энийг нэг сая эрэгтэй өндөөч биш гэдэг тэгж байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг энийг яагаад эрэгтэй гэдгийг тодтогоод байна гэхээр одоо сая нөгөө нэг одоо ингээд ийм харамсалтай үйл явдлаас болоод олон тоо баримт гарч ирж байгаа. Тий. За тэрэн дээр бол ялгаа харагдчихж байгаа. Тийм учраас бид нар яг нөгөө эрэгтэй хүн гэдгийг жоохон онцолж яриад байгаа юм болов уу? Тий. Яг би бол энийг бас ингээд нэг бидний одоо багийн хүмүүжлэлт бас амар юу байна гэж асуудал байна гэж харагдаа. Тэ бидний эцэг эхчүүд багаас одоо эрэгтэй хүүхдийг амар тийм үйлж болохгүй эрэгтэй хүүхд тийм хүчтэй байх хэрэгтэй гэд багаас тэгээд тий хүмүүжүүлсэн тий. Тэнгүүд одоо би бол хүүхдтэй бол хизээж тэгж хүмүүжүүлэхгүй. Миний хүн одоо чи ямар чи үнэхээр нэг сэтгэл санаагаар унсан бол тэрийгэ заавал хүн дээр заавал тэрийг гадагшлуул тий. Эрэгтэй хүн үйлж болно. Тэгтээ эрэгтэй хүчтэй байх хэрэгтэй бол бас хэрэгтэй. Тэгтээ хүн эрэгтэй хүн үйлж болохгүй гэсэн үг бол биш. Үйлж болно, сэтгэлээ нээж болно тий. Хамгийн гол нь сэтгэлээр унсан бол буцаад босоод ирэх чадaltaал байх хэрэгтэй гэдэг л тийм л философиг суулгах хэрэгтэй юм болов гэж би бодлоо. Тийм. Тэгээ одоо нэг бидний ч нэг баг байхад манай нэг аав ээж ах дүү нар мөн төрчил ер нь тэгдэг л байсан шүү дээ. Би чам шиг байхтай тийм байгаа. Тий. Чи ямар юу юм? Тэ шалж байгаа. Би чамны насан дээр тийм байсан гэдэг байсан байхгүй. Тэнгүүд одоо бол одоо ингээл өөрөө ингээл нөгөө хүүхд мөхтөө бол ингээд ирэхлээр бас л ер нь адилхан бас яг тийм хүсдэм байлээ. Хүн яг нөгөө өөршгөө болохгүй л те. Ингээд тэнгүүд одоо би зүгээр сүүл бодоод байгаа байхгүй яах юм. Одоо ингээл яг цаг үеэл ингээ яваг. Тэ. Тэгэл одоо яг зарим нэг хэлэх үе байна. Үнэхээр дэсгэл одоо хэлэх үе байна л да. Тийг гэдэг юм. Тэгтэл одоо эн чинь нөгөө тэг жүжиглж амьдруулмаар байгаа байхгүй юу. Гэртээ нэг ингээл нэг өөр төрхтэй байвал дүр төрхтэй байвал сургууль дээр очиод нэг дүр төрхтэй байвал те. Тэгэл ингээл гадуур явахтаа нэг юм. Ер нь хүмүүс одоо ингээд ажиглахдаа ер нь яг тийм юм ажиглагдаад байгаа байхгүй. Ямрын мэдээд ах чинь одоо энд тент ингээл нэг одоо зураг төрхтөр гараад ч юм уу энд тент ингээд таарах дээр өөр таних хүмүүстөө сууж байгаа нь амар худлаа яриад те. Ингээд байгаа баа би нэг тийм худлаа ингэж жүжигж амар эго амбицтай ингээ байгаад байгаа л жоох ингээ гайхдаг шүү дээ зарим нэг ир юм хүмүүс юм шүү. Подкаст румын хамтрагчаар Zubroco бид бүхэнтэй хамтран ажилладаг үлээ. Тэгэхээр Zubroco брендийн цоо шин нэр төрлийн бүтээгдэхүүн маань за Монголын дэлгүүрүүдээр худалдаанд гарч ирсэн байгаа. Тэгэхээр энэ хүү бүтээгдэхүүний хувьд Zubroco Charna гэдэг нэртэй бөгөөд за Zubroco брендийн арай илүү премиум хувилбар юм. Тэгэхээр Charna брендийн хувьд өндөр чанарын сонгомол үр тарианаас гаргаж авсан хамгийн сайн спиртийг ашигладаг бөгөөд за аманд илүү дүүрэн тэнцвэртэй мэдрэмжийг өгдөг спирт юм. Тиймээс согтууруулах ундааны талаар мэдлэгтэй хүмүүс маань анх амсаад л мэдхээр илүү тийм сайн чанартай бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр савлгааны хувьд ч гэсэндээ ялгаатай за хар шил амун минимал дизайнтай болсон байгаа.
Өнөөдөр хэрэглэгчид Zubroka брендийг чанартай арх гэдгээр нь аль хэдийн мэддэг болсон. Тэгвэл Charna бол тэр итгэлийг илүү өндөр түвшинд баталгаажуулж байгаа хувилбар гэж ойлгож болно. Ингээд подкаст румын хамтрагчаар Zubroka брендэд бүхэнтэй хамтран ажиллаж байна. Шинэ бүтээгдэхүүн Charna. Ер нь манайхаа сэтгэл готролд орж исэн үе бий юу? Бага. За яаж илэрх үү? За одоо сэтгэл готролч их олон юм. За. Айгу мох содолц юм аа шиг гэдэг шиг. За яг хоо ерөнхий зүгээр ингээд нэг өсвөр насны үед бол нэг шохоргож исэн охин маань гэдэг юм уу те. Тэрнээсээ бол бас сэтгэл санаагаар унаа штэ хөрхи тэр чинь бас ингээд нэг хүн дурлаад болж байгаа байдал. За тэр үе шархалсан зүрх гээл. За тэр хүүхэд нас болон оюутан насны зүгээр сэтгэл готрол бол зүгээр л юучл биш юм бэл. За амьдралд гараад ирэх. За тэг амьдралд гарч ирээд олон асуудал байгаа. Одоо миний хувьд гэх юм бол одоо ингээл гэр бүлтэй болчиход гэр бүлээ нэг авч чадахгүй үе. Тэнд бол хүн сэтгэл санаагаар унаа нь ирэх хүн. Унаа нь гутран, уйлна, тэ? Өөрийгөө голно, чамлна. За тэгэнгүүтээ тэрнийг ингээд жоохон босгоод ирээл гайгүй болонгуудаа ингээл нэг ажил амьдралтай болоод ирэнгүүт тэ? Ингээл нэг ажил амьдралын хамт олонны дундаас нэг хүн бас ингээл нэг бүүл идэл тэ? Нэг ингээл нэг байдэн шүү дээ. Ер нь бол ингээд бүхэл байгаа шүү дээ. Ер нь бол урлагч бай, уран бүтээлч бай, найз нөхдөд ингээд нэг юм гадуур холтонд ороод ирж байгаа байхгүй. Яг ямар шалтгаанаас би тэр хүмүүсийн гадуур холтонд орсноо мэдэхгүй байгаа байхгүй. Тэгэнгүүтээ бас сэтгэл санаагаар унаа гутран заримдаа тэр хүнтэйгээ уулзалдаад ярилцъя гэхээр ярилцахгүй ч юм уу тэр хүн те. Тэгэл мэдээж ингээд нэг хамт олонны уулт идэлтэн дээрээ нэг юм гомдлол нөгөө нэг юмны халамцуу маламцууд бол байдаг. Тэгээд эренгүүтээ тэгээд яг одоо чиний хэлэх гэдэг юм. Ер нь бол манус хит дотгошоо байж болохгүй л. Гомдсон бол тэр хүндээ хэлхэл хэрэгтэй бэл. Тэр хүн сонсоогүй. За танд бол би ингэж гомдсон шүү. Тийм болохоор одоо та цаашид надаар гаргасан алдаага цаашид хүмүүст битээ гаргаарай. Таны тэр үгийг даах хүн байна, даахгүй хүн байна. За би тулдаа бол өдөө олон жил даага явцсан шүү. Одоо болоо гэдэг юм. Ер нь бол тэгэл сэтгэл доторхоо уудлах тусмал хөнгөрнө. Тэгэх юм бол нөгөө янз бүрийн бодол нөгөө нэг толгойд эргэлдэх одоо янз бүрийн нөгөө нэг эмзэг асуудлууд шүү дээ сүүлийн сонсож байгаа. Тийм асуудлууд гарахгүй байх гэж би зүгээр өөр дөрөө бодоод байгаа. Ер нь бол тэгэл готрол бол бас байна шүү дээ. Янз янзын л готрол байна. Тэгээд би тийм үедээ яадаг вэ гэхээр заримдаа гэнт нэхгүй бороомор орох юм би шууд бороонд юу хинтэй ч хамаагүй ярмээргүй зүгээр гараа авчдаг би. Зүгээр л нороол зогсдог. Гээл зогсохгүй шүү дээ. Клип. Тэгэл тэнд ингээл ёстол нөгөө өөрөө нэг дуу төсөөлж бодоол те өөр гой гэгэл юм бодоол ингээл бороонд нороол алхахч усал гой штэ те заримдаа бол зүгээр боли гараал нөгөө нэг фитс рүү ороод зүгээр зам дээр алхах эсвэл заримдаа зүгээр уулын орой дээр ойрлох ямар гоё гэж санана тэр ойрлолт бол сэтгэлээс их юм гавж гарна сая би нөгөө хөдөө явсан гэдээсэн штэ тэнд нэг ийм зүгээр бодогцсон эр хүний үед хүмүүс ингээл нас ахаад ирэхээр ингээл нэг нутаг ус мос гээл бодоод байдаг шүү дээ. Тэр чинь бас нутаг усандаа биш юм шиг санагдцаа. Яг тэр тийм нэг аавгаа хөдөөлүүлсэн. Тэгээ эр хүний дотор сэтгэл уудлах тэр нөгөө гойны готрлыг хугаслах юм чинь зүгээр эцгийн газар юм болов уу гэж би бодсон. Би зүгээр л айгуу сах айд жаргалтай байсан шүү дээ. Зүгээр амрын баригээл тэгэл аавын газар хүндлэл үзүүлээ. Гэхдээ би алсаас нь хүндлэл үзүүлээд тэгэхэд ингээд өөрөө ирэхгүй огшоод хоолоо зангираад юм ярмаар санагдаад идэв юм бэл. За хүүн ингэж алдаж явсан шүү. Одоо ингэж босож яваа шүү. Үр хөлтүүд ингэж яваа шүү. Тийм байгаа шүү гэд ингээл ярихаар ингээл бүр ингээд нэг юм. Мэдэрч шүү. Бүр ингэ цаанаасаа ингээд хоолоо зангираад. Би яагаад энийг энд ингэж ярьж байгаа юм бол хотод бол ярих зөндөөл шалтгаан байдаг. Тэгээ ирсэн ч ерөөс эр хүний уудлах газар эцгийн нөгөө нэг байгаа аа байхгүй үед тэр нэг аавын нутаг тэрл юм шиг байгаа юм. Тэгэл би за ер нь бол эр хүн дотроо л бас шаналх ёстой байл шаналдаг. Тэгтээ заавал ил гаргах, уулзах, учрах, найз нөхөд ах トゥ ус байх хэрэгтэй биш. Заримдаа ингэдэж штэ нөгөө нэг лавгсрангой гоё үг гэдэг штэ. Хүн ингээд ядарсан үед нөлөөмөсч гаргах газар олддгүй юм байлээ эр хүн. Тэ нэг тийм гоё үг гэдэг шүү. Тэр яг үнэн байгаа байхгүй. Заримдаа ингээд нэг гинт ингээд нэг сэтгэл юм байхад нэг намайг хэн ойлгох бол гээд нэг одоо ээж руугаа ярина. Тухайн үед ээж ойлгох тийм момент өөр газар явж исэн болохоор яасан бас ингээд өнгөрчгөр за энэ хүнд гээд өөрийгөө болдог.
За мэдээж ихнэр рүүгээ ярина. Яасан ихнэр бол ойлгоод сонсоод байгаа байхгүй. Яг хажууд байдаг ажил төр бүтэхгүй бүгдийг харж байгаа болохоор гээл төгжрэлт ч одоо тэгэл төгжрэлт бас их гониглэн шүү дээ. Юм орно шүү. Харин ингэчлээ тэгчлээ гэсэн чи за миний харь тэр нь битээ сэтгэлээр он ингээд дээрээ гэдэг ч юм уу те. За тэгэнгүүтээ за би энийг уугнаад ирвэл уугнаа ойлгоно. Гэл уугнаа руу хаа нэг ярих те. Өчтөр найз нь тэгээд ингээд гэж тийм үү. Битээ одоо битээ янз янз бод миний найз гоё бай. Одоо манус ирнэ гоё гэгээлэг юм бодож ирүүл байж одоо ингэ хөвгт тонлол амьдрын шүү гингүүтээ тэндээсээ би гоё цэнийг авчдаг ч юм уу. Иймэрхүү байдлаар л ерэн заавал сэтгэлээ уудлахт хэрэгтэй. Тэ. Тэгээд яг сэтгэлээр заримдаа ингээд яг онсон үед бол бүх хүн бүх ертөнцид яг миний эсрэг байгаа ганцаар зэвшиг болтой шүү дээ. Яг тэр үед би бол ертөөс яг бүгдэг байхгүй. Яг гэртээ. Тийм. Бүрстэ гарахгүй хэд ч юм. Угнахын одоо хамгийн их сэтгэлээр унжсэн одоо үе нь ямар үе байсан бэ? Байна одоо тэгэл зөндөө юм байна л да. Одоо энэ бол нэг тийм ярих гэлэрч айгүй урт юм болох гээд. Ер нь байна. Маш олон байна. Одоо шинэ хамгийн одоо амар сэтгэлээр унсан нэг юм байдаг байхгүй юу? Би яг одоо та нөгөө вау мав гэж ярьж өстэй. Би ч тэнд бас хүмүүс таньдаг болсон. Годомжтой гаргаад ваа гэдэг ингэдэг болсон. Тэгэхэд би яг урд өдөр найзуудаа шоудчаад би такси бариад би манай эстэст өргөгийг аваад ирсэн байхгүй. Яг урдлаар нь ингээд би газарс гараад нөгөө нэвтрүүлэгтэй байхгүй. Ажил руугаа орох гэдэг гэсэн чинь манай халуун 100 халтуур хийцэн явж ирсэн байхгүй. Манай миний хувьд бол миний бахархал манай аав чинь нэг хэр бараг нэг юм дуурдгүй ингээл дуугаа яг хаяа дуурал айгуу ширүүн дуурчдаг те хаяа бол ингэждэг те тийм юм баггүй. Тэгэхэд би найз шигтөө шүнжэнгөө шоудаж ингэ дарвчаад би ажлаа их гэл явж байгаас нөгөө нэвтрүүлэг хөтлөхгээд ингэ явсан чинь манай аав тэнд их сэлэн дотор хүн ингэ суугаад мөнгө өгөөд тэгээ манай аав тэр мөнгийг аваад тоолоод бүхэлцөөд баярлаа гэд тэгээд хөлс нь гараад машинтайгаа ингэ хөтлөхөд би өөрөө алмаас нэгсэн шин. Тэгэхэд би аавыг гараад бистэ яа би нэг ямар арчаагүй юм бэ гэж бодсон байхгүй. Тэгэхэд бид аавынхан тэр одоо хүртэл ингээд харагддаг байхгүй манай ингээ яг өрүүлэн дээрээ суудсан ингээ хүйснэ гоочсон. Тэгтээ сороожхон цанцтайгаа ингээл хүнээс мөнгөний аваад хөргөө бараг өрүүлээ ингэсэн яасан тэгэл хүйснэ гоожлон гэх би яг аажгүй таксид гарсан байхгүй. Тэгэл би тэгэл ороод би ингээд яг тэр өдөр нэвтрүүлэг хөтлөөд ингээ явсан чинь хүнээс уул нь би ингээ яг тоо хоёр шиг суугаад хүнээс ингээ юм асуув шүү дээ. Юм ярмаар усарагдаад байгаа юм чинь. Нэг сонирн болоод. Тэгээ би гэртээ очиж аавыгаа гоё ингээд тэрвэрэд үүлмэр санагдаа болж өгдөг. Тэгээ би ээж рүү ярьд. Би ээж драйг бүх юм ярьдаг байхгүй. Ээж рүү яриад өөлөө. Аавыг нь халтур хэлэх бойл гэж хэл. Зүгээр гэртээ бай гэж. Үсээд турч өгөх гэж байгаа ш. Яах гэж халтур хийгээд байгаа. Яасан ингэ гэсэн чинь. Гүй ингээ явж ин хэлсэн чинь би ч ярьж чаддаг хоолоо цагаар өөлөө. Тэгсэн чинь нөгөө манай ээж л аавд хэлсэн юм шиг хүүч ингэсэн байна ч тэгээд наалтар болох. Ямар манай аав ямар тийг сонгох ш. Тэгэл одоо яхан миний маа авч одоо ингээд хараад одоо бараг л 20 жил болж юм л доо. Тэгэл сонин шүгүний амьдрал би тэгэл янз янзын юм байна. Тэгээд би ч өөрөө нөгөө нэг айгүй ингээл худлаа ингээл нөгөө ингээд идэг хэрнээ ингээд айгүй юу юм шиг л. Айгүй имзэг юм шиг л. Имзэг шүү дээ. Айгүй амархан юм өмнө ингээд дүбг авчдаг. Тэгээд би одоо ингээл кино үзсэн ч гэсэн ингээл гоё утга уянгийн ч юм гоё ингээ кино мөн ингээ үзэж байгаа. Яг гол дүрмэг дээр өөргөө авч тавьчихдаг байхгүй. Тэгээд нөгөө хүүхдүүд гэр бүлэрээ суучаад манай гэрийнхэн ч юм бол манай эхнэр мөхнөр бол сайхан уйлал үзнэ. Би ч ингээд нөгөө яагаад ир хүн юм аа шинтэй тэр хажууд юмсаа харуулахгүй байж байгаа. Оройн орондоо оронгуудаа нөгөө өдөр үзсэн киногоо үзэнгүүтээ дотроо уйлж юм бол. Балаад гэж өгнөө ер нь жоохон тийм штэ. Ир хүн уйлж болохгүй. Тий. Айгу дотгошоо юм байна тийм үү? Мэдхгүй одоо дотгошоо юм гадагшаа юм. Тэг хүмүүс бол намайг дийд айгу илгээд ийд. Ил дотгошоо үедээ бас дотгошоо манай найз ч. Айгу дотгошоо юм уу гэж ганцхан дэс. Тэгэл тэгээд нь шнэ. Тэг шараадахтай ганцхан амар. Яг нөгөө нэг битэрийн нөгөө нэг яг нөгөө нэг амьдрал нөгөө нэг ингээд нэг үу зайгүй ингээл ойр биш хэрнээ. Битэрийн нөгөө ингээл хин юу туулж ямар амьдрал туулж байгааг яг битэр мэддэг байхгүй алсаас тий. Мэдрээд идэв. Алсаас мэдээд байдаг учраас тэгээд харин ч бүр
заримдаа бас боддоо чи харин яаж яваа ийм сэтгэл зүй энийг дагаа явах сэтгэл зүй чамд байна уу гэж бид хоёр бинэ л тэгдгийн. Тэгэхээр бас нэг хүн цагаад болохоор бас нэг ийм эр хүн гэдэг чинь бас цаана бас нэг чанга сэтгэл зүй бас байгаа юм шиг байгаа. Миний найз ч айгүй сонирхт ингээд одоо хүн болгон мэдчихэж байна. Манай найз ч одоо ингээд нөгөө тэ ингээд нөгөө бас ингээд нөгөө тэнгэрийн зүвтэй болоод ингээд уг мөг аваад ингэсэн шүү дээ. Тэгээд би тэр мөрийн хацныг би мэдчихсэн. Тэгээд сонсч л байсан юм чи. Тэгэл байж байгаа л манай ууч надад нийт ингээд залгана. Юу нөхш ингээд юмгүй өгшин дөнгөж сая ингээд нөгөө онгод ордуулчаад ингээд тэгээд дуусчаа л чамруу залгаж чамаар юу вэ гээл. Тэр хидэд дуудаа ингээд ярина. Тэгээд тэр үед би айгүй сони яагаад яг ингэж те сайхан ингээд үйл мүлээ гэж тэнгэр мэнгэрээ ингээд хүн амтанда үйл мүлээ хийчихэд яг тэрнийга дараа над руу ингээд залгаад байгаа юм бол гээл би тэр үед ингээд бодоод байсан юм. Тэгэхээр н одоо найзын зүгээр бас нэг жоохон учир мэдээд эхлэнгүүд одоо магадгүй те тухайн үед те тухайн үед одоо юм эмээгөө энэ төр одоо битэр ч нэг тийм мэдрэмж байгаа ш нь одоо заавал тэр 56 хоног баригадаар явсандаа биш урд нь гээл найзчуд байсны дгийм байгаа ш. Тэгэхээр нөгөө эмээгөө мөвөө ч юм уу те онгод ингээд алаа цаа тургаа яригээд энд мэдрэмж өгдөг байсан чинь болов зүгээр хаяа боддгоо ш. Би тийм ер нь бол зөв шүү. Яасан юм бол гинт нэг юм сэтгэл санаа нь байгаа нэг тим байгаа ч юм гинт нэг ойр тойрны найзуудын мэдрэмж орж ирдэ ш. Тэгээл тэд нар лугаал ярина. Тэгэл дандаа тэгэл нэг ингэснийхаа дараа ингээл ядраа яхал би ингээл ах бод яа тадраа яриад байгаа. Тэгэнгүүт одоо за окей хүн болгоод л ингээд асуудал байгаа шүү дээ тий. Том баггүй л байгаа. Тэгэхээр тэрнээс хүн болгон л мэдээж гарсан байж таараа. За одоо гарах зам нь жишээлбэл одоо ямар байсан юм болоо. Одоо жишээлбэл сэтгэл зүйн асуудалтай байж байгаа тэндээсээ ер нь яаж гарсан гэж боддог вэ? Тэр үед хүн ганцаараа л байж болохгүй. Ганцаараа л байж болохгүй. Ганцаараа янз янзын бодож болохгүй. Тэгэхээр тэр хүний дээр заавал хүн л байх хэрэгтэй. Хүн байж ижил тэр хатуу хөтөө юмнаас гарна. Ер нь бол яг хөө сүүлийн үе ингээл нэг янз бүрийн тим нэг юм хөрх ингээл яс бус ингээл өнгөртгийг хараад тахад тэр бүгд ер нь дандаа ганцаарцсан байдаг. Дандаа л яг цэвэр ганцаардл. Эсвэл тэр ах トゥ нар нь ойлгодгүй байсан юм уу? Эсвэл найз нөхдүүд нь ойлгодгүй байсан юм уу? Ганц нэг сэтгэл дэмжиг байсан юм а ярихад нөгөө хэд нь шоолцсон юм уу? Тэ? Эсвэл үл тоомсралцсан юм уу? Тийм болохоор ингээд хүмүүс ингээд хитэх тотгошоо ороод ингээд бүр яатсан юм шиг байна. Тийм болохоор ерэн зүгээр ганцаарж байгаа хин нэгний ажууд ч юм уу? Эсвэл би заримдаа ингээд та нар тэгдэггүйгүй. Би ингээд заримдаа ингээд энэ тэнд бүгдээрээ нэг ганцаараа ингээд хоолунд ингээд орчдөө шүү дээ, тий? Тэгээ байж ил нэг ягаад ч юм нэг ширээн дээр нэг хүн ингээд айгу гүн бодолд орцсон сууж идэх те ямар нэгэн хүн те тэгэхээр би зүгээр ингээл хардсан шүү дээ энэ хүн яасан юм бол доо нэг л юм болохгүй байна да яачих юмсан нэг хүнтэй зүгээр нэг ярьчих юмсан яасан юм бол гэдэг нэг тийм нэг юм сэтэл төрөөд байдаг гэдэг шиг яг юм ганцаардлыг ганцаараа давах шаардлагагүй ганцаардл хэрэв ганцаардаа тавал олон дунд ороод алхах хэрэгтэй юм шиг эсвэл ингээд нэг юм олон нийтийн газараар орох хэрэгтэй юм шиг байна надад тэг санагд. Гэтэ чи яг зарим зүйл дээр бол яг ингээл ярмаар байдаг гэсэн яриаг ингээд яриад ойлгохгүй юм байна те. Тэгэхээр ингээл янз янз л юм шиг байгаамаа. Тэгэл одоо ер нь тэгээд би боддог шүү дээ. Одоо найз нөхөд ч байна. Тэгтээ ер нь зүгээр хүнд бол хамгийн дэргэд хань болдог юм бол одоо яг маш зөв үнтэйгээ те ихнэр бүр хүүхэд те. Хань тий хань бол өвдөс маш яг хажууд байдаг л өвдөс. Тэр ер нь бол одоо тийм үг байдаг шүү дээ. Сумын зөөн мөн яадаг лээ. Тэрэн шиг л ахгүй ер нь сайн ч байсан мууч байсан тэгэл хажууд хань үр хүүгээд аав ээж бол тэгэл найз нөхөд бол яг маш зөв үнтэйгээ л ер нь хүн нөхөрлөж зөв үнтэйгээ л ер нь амьдрах хэрэгтэй юм шиг л. Тэгэхгүй ингээд одоо үнэхээр таарахгүй ахт нь амьдрах гад те тэгэл нэгнийхээ үйл айг үзэл одоо энэ сошиал амар болсон байх нэг элдвэр бичээл те ингэж токс харилцаа. Тий ямар шаардлага. Үнэхээр одоо энэ Facebook сошиалор чи үнэхээр өмнө хувийн орон зай юм бол манай ганцаа шиг өглөө болгон гой өглөөний минт мэдэж те гой ингээд болж байгаа гой гэгээлэг юмудаар ингээд үр хүүхдтэйгээ гой байгаа юм. Одоо тэгэл саяхан надаа нэг манай нэг ах хэлсэн л дээ. Чамаа харж байгаа гэд айгу ингээд үр хүүхдтэйгээ ингээд байж чи яах ч үр хүүхдийн зураг мөр хийгээд байгаа. Болооч. Би бол бодсон. Нэр шүү дээ. Тийм ч бас эмийг яаж ütгий ингээл те. Одоо нийгэмч юу болцсон байгаа вэ? Тэгэл энэ болгон дээр хүртэл тэс асар их л одоо ингээл одоо мэдхгүй хөгшлөөд байгаа мó нэг бол одоо яг ингээд нас жоохон ингээд 40 гараа авчихлаар ингээд нөгөө ийм их боддог болчихдог юм. Айгүй их юм боддог болчих. Бүх юм ингээд ирэх зүйлээ л.
40 насны эффект. Тэгээд мэдхгүй одоо аль нь ер нь ингээл ердөөсөө байнга л гэдэг. Одоо ингээл би чи ер нь өөрөө айгүй тийм зовлонтой хааштай хүн байсан шүү дээ. Ер нь бол ер нь хэр баргийн үнэтэй таарахгүй болж л үгэл муудчих гал байдаг энэ төр байсан баггүй. Одоо бол ердөөс болио. Тэгэл хинт хэрэгтэй юм бэ. Ямар шаардлага? Ямар шаардлага байхгүй. Тэр хүн намайг одоо тий би чамтай уулзах гэсэн чи надад уулзахгүй л байна үстэй. Тийм шүү дээ. Би заавал уулзах гал дайраад идэгсэн байхгүй би ер нь бол тий одоо энэ зэрэгээс ахгуулаад ингэ бүх юм ингээд яах хилэнцүүд угаасаа тэгдэм баха. Тий амар муухай өмчлөн тий одоо чинь чи битэр ингээд найзуулаад ганцаа битэр ингээд найзуулаад ганцаа эндээс гарангуудаа чамтай шоуд явуул би чи энийг чи хардаад галзуур шүү. Одоо би бол одоо бүр аль болох хамгийн тайван сэтгэл зүгээ тайван байх юм бол одоо тэгээ хүндээс тийм амар хүлээлт авах байсан. Ямар нэг тийм харин яг тэр чинь наач зүг байхгүй. Тий одоо жишээ нь миний төрс өдөр боллоо гэж бодоход одоо жишээ санжаа бод миний хамгийн сайн найз тий. Санжаа ирэхгүй бол ажилтгал байгаа юм байлгүй тий. Тэрэн дээр нэг юм бодоод тах шаардлага байхгүй. Угаасаа тэгэл найзууд өрөөл тий. Өнөхөр хүссэн бол завтайсан бол тэгэл ирхэл байсан баг. Би одоо тэгээ зөнгөд ингээд зарим хүмүүс ингээд хүн төрс өдөр төр ирж байгаа чи ирэхгүй яасан ингээд тэгж мэгэдэд ихгүй би бол ингээд тэрвээ завтай бол тэгээд очимаар санагдах юм бол очимааргүй санагдах юм бол очихгүй те. Би бол өөрөө ингээд нэг тийм хүнээс тийм амар өндөр хүлээхэ болцсон болохоор надад тэр нь одоо хүний төрсөд дээр очно байна уу гингүүд тэр нэг тийм сонирмос очингод өөр хүмүүс бол тийм эмзэг байт юм шүү. Байт юм билээ. Одоо тэгээд эн чинь ийм байгаад байгаа байхгүй. Одоо ингээд заавал нэг идчихөө шоудахтай гол нь биш шүү. Ер нь зөв хамт хааж байсан те. Ингээд хамт байхад нэг гоё хүмүүс байдгийн штэ. Нэг гоё агаар нийлээл ярьж хөрсөн юу гэж ярьсан тэнд нуурж унаал те. Бараг ингээд зүгээр дугаа сууж хад нь хараал ингээд бүр ингээд гоё кайфтай хүмүүс байдаг ш. Тэгэхгүй ингээд яг тийм хүмүүс дунд ингээд гоё баймаар байдаг. Тэнгүү тэр дунд чинь нэг гүн орж ирэл нэг яагаад ч агаар нэг гүн орж ирээд ингээд суухал дэвдээсөө. Сөрөг энержи. Тапгээл ядчаад мэдрэн зэдэн гэдэг чи аягүй хэцүү. Нэг рэл яваад байдаг шүү дээ. Таны хамгийн дуртай газар юу гэсэн чинь надад хамгийн дуртай газар гэж байхгүй. Миний хамгийн дуртай хүмүүс гэж байдаг. Би тэр хүмүүстэйг хаанч байсан хамгийн гоё байдаг гэдэг нэг тийм. Яг юм тий. Гадаад рэл байдаг тийм ээ. Тийм. Гап ер нь готрол мотролд орж ивүү яаж бас одоо бодвол одоо готраагүй байхыг бодоход гарцсан юм шүү те. Хүмүүс ярьсан дөө. Юу надад яг би зүгээр готролд ингээд яг бид нөгөө юм зам сонсож айгүй юм зам үздэг байхгүй. Тэгэнгүүт яг хүмүүс яагаад готролд хөвчлэн хамгийн наазахын жишээ нь болохоор хүмүүсд одоо би ч юм уу нас энийг ярьчлаасан. Одоо нэг бид нар баярлахлаараа ингээд баярлж байгааг амар тийм реакшн гаргадаг шүү дээ тий. Оо өстой амар баярлж мэрлээ. Тэнгүүд яг нөгөө нэг сэтгэлээр унахтаа бас яг баярлахтайг л адилхан реакшн гаргаж явах хэрэгтэй юм байл л дээ. Тэнгүүд бид нар одоо ингээд үйлж болохгүй тий. Амар сэтгэлээр унсан бол бид нар ч одоо ирэх хүн ч үйлж болохгүй гэл. Тэгэл дотроо ингээд буглаад байдаг юм байл л дээ. Тэрийг гаргаж явах хэрэгтэй болох тэр. Тэгээ гарахгүй байсараа тэр нөгөө нэг бугалсаар байгаа тийм сэтгэл готрол ортгол юм байлаа. Тэгээ би одоо энэ яг саяны нэг дүү маань л инглээ л дээ. Гэхдээ би энэ нэг одоо сэтгэл готролд орсон чи хүнд юу ч тохиолж болно. Гэхдээ ингэж энэ амиа орлол гэдэг асуудлыг нэг тийм зүгээр болдог бол одоо тий орлогч байгаа хүн л хэлмээр байгаа байхгүй. Хөөе. Чамаа үсгээл 7 хоног сарын дараа хинт чи чамаа байс үгүй гэж мэдэхгүй. Чи ингэ тэнэгтэж болохгүй байхгүй. Тэр нэг охин тэр нэг залууд ч юм уу тий гомцсондоо ингэсэнтэй тэр нэг амиа үтгэж байгаа асуудал энэ төр бол яагаад ч байж боломгүй юм байхгүй. Тэр цаана үдчихэж байгаа аав ээж яах юм. Ах トゥ яах юм. Үр хүүхэд яагаад тэднийг бодохгүй тийм хуваачихсан хогийн цантаа байгаа гэж би гайхаад байгаа. Хүнд юу ч тохиолдож болно шүү дээ. Тэгтээ заавал өөрийгөө дихгүйгээр тийм шүү дээ. Өчнөө гаргалгаа байгаа шүү дээ. Болохгүй бол одоо яг түрүүний ярьдаг шиг одоо хээр газар очиод орилол доо. Болохгүй л хамгийн дотны ярьж болдог хүмүүстэй болдгоо л байх л та мэдхгүй одоо би тэгэл баха. Тэгтэл үг одоо чи чинь бодлоо. Одоо ингээд өөрийгөө ингэнэ гэдэг бол бас том зориг. Тэр ч бас амар зориг. Амар зоригоос гадна бүр айгүй тийм төвөр биш шүү дээ тий. Яагаад ч байж боломгүй юм байна таахгүй. Би яг сая наашаа ирж байхдаа машинд бодсон яг энэ сэдвийн тухай ярилцсан гэж бодоагүй зүгээр бодогдож байгаа байхгүй тий. Тэгэхээр ч одоо нийгэмд ингэж нөлөөлж ийн гэсэн үг байна шүү дээ. Би одоо бодож би ч бол бас залуу юм шүү дээ. Одоо 35 настай залуу байгаад байт. Тэгсэн чинь ингэ бодож байгаа байхгүй. Одоо ингэ за би ингэ нэг юм охин хаягд зөндөөл хаягдчихлаа. Миний амьдралд ингээл бас л хэцүү зөндөөл гарч ирж илаа. Одоо бодохоор тэр нэм гоё байгаа байхгүй тий.
хаягдаад явж ийжтэй тэр их гоё ээжтэй тий. Одоо жишээлбэл би тэр үед мэдэрч исэн шигэ мэдрэмжийг тэр насан дээр мэдэрч исэн мэдрэмжийг одоо би авахгүй байхгүй тий. Бадгүй ингээл багштай загнуулаад зодуулаад тэр үед амар хэцүү санагдаж байгаа ч гэсэндээ өөхөстө багштай загнуулаад гоё ээжтэй гэ. Тэгээ бодохоор одоо бидний энэ нэг мэдэрч байгаа мэдрэмж болгон тухайн цаг үедээ дурсамж үлдээж байгаа тэрийг эргээ харахад тэр бүх зүйл өвхлээс гоё байхгүй тий. Хамаагүй гоё тийм шүү дээ. Тэгэхээр одоо тий. тэр одоо би бол одоо за яг саны яг дүүдэрээ бичиж яваад байгаа асуудал биш. Ерөн зүгээр нэг энэ асуудал тий энийг асуудал ердөөсөө одоо хэрвээ ийм зүйл хийхийг зүгээр ямар нэгэн байдлаар бодож байгаа хүмүүс бодоход байна шүү дээ. Та нарыг за аав ээж чинь болвол за нэг үсрээл жил шүү. Найз нөхөд ойр тойрны хайртаар дутаа гэдээс хүмүүс чинь за үсрээ зүгээр миний бодол шүү. За үсрээл нэг сар шүү. Бодно. Тийм юм байж билээ. Хаяа ингэ сууж байхдаа тэр маань нэрээ тэгжсэн тэмэл гэж бодно. Тэгээд л мартаа шүү дээ. Бүхэл өнийг тэгдэг юм гэсэн. Тэгтэл тийч гомдмоор аахгүй. Амар тийм надад бол яг энэ үйлдэлийг хийж байгаа хүмүүс бол ямар мох өөртөө хайргүй өрөөлийг боддгоо хуваа хийжсэн сантай байл гэж зүр дотор боддог. Тэнэ за би буруу яриад байна уу? Үгүй мэдхгүй гэж. Бодцоор харин бүр нэг юм толгойд орж ирэхгүй байгаа. Амар их тийм нэгэн бодлын том зориг байгаад байна те. Амар. Подкаст румын хамтран ажиллагчаар 2025 оны за хэрэглэгч үйлчлүүлэгчдийн судалгаагаар за хятад хоолны ресторан дотроо хамгийн шилдэг буюу за номер 1 болж чадсан за Юлон хятад хоолны сүлжээ ресторан бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Юлон рестораны хувьд одоогийн байдлаар 5 салбартай Баян бүрд, зайсан, төмөр зам, 3-4-р хороолол, тэрэлж гисэн 5 салбартай. За жинхэнэ хятад зоогийг монголчуудаа урайндор мэрэгжлийн хятад тогоочдын уламжлалт болон за орчин үеийн жороор бэлтгэсэн 300 гаруй төрлийн хятад хуурга, хот ботыг хостуулсан үйлчлэгээр үйлчилж байна. Хятад үндэсний хоолны соёлыг хятад тогоочдын ур чадвараар амьлуулж амт чанарын дээдийг монголчуудаа өрхийн зэрэгцээ 5 тухтай орчин зочломтой үйлчлэгээр та бүхэнд үйлчилж байна. Подкаст румын хамтрагчаар Юлон бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Гэхдээ ер нь бол яг одоо ингээл мэдээж энийг үдчихэл байгаа бах. Тэгэл одоо насных нь л үдчихэж байгаа шүү дээ. Насных нь л янз янзын юм байгаа. Тийм болохоор ер нь бол ямар ч чивийг л гоё давхыг л бодороо шууд тийм нэг өөрийгөө юу гүйтгэх те. Тийм имийг ботхоосоо илүү дараа нь үлдэх дурсамжаа бодороо л гэж ер нь зүгээр хэлхэн зүг байгаа. Тухайн үед хэцүү шүү дээ бид нар те. Ингээл үерхэл нөхөр шиг хоргол хаягдан барин гэдэг чинь тухайн үед нэрэл тэгчмэр санагдаг байсан хэрнээ эргээгээд бодоод ирэхэд гой дурсамжууд би чиний арсан нэр өгтлэг үдэг вэж билээ мэлээ гэд яриад ингээд эдгэр чинь ингээд амьдралд гой гигэн дурсамжууд үлддэг байхгүй. А хэрвээ тэгээ хүнийг тийм амьдралд хайргүй болтол нь ч юм уу эсвэл ингээд нэг эцэг эхээс нь ах дүүнээс нь холдтол нь тийм үг хэлэх гэж байгаа бол та нар бас тий үг л чухал да. Тэр бас үг дааж чадахгүй байна уу эсвэл үнэхээр тэр хүүхдийг одоо тэр хүмүүсийг тийм үйл хийж байгаа хүмүүсийг одоо яадаг юм бол бас хэлэхэд бас хэцүү л амьдрал бол баялаг шүү дээ. Би бол одоо ингээл яг одоо юу юм оюутан байхдаа хүртэл боддог шүү дээ. Би ч ингээл айгуу найзлахтайгаа дараа үзээр тэгэл энэ тэнд ингээл явна. Ааста үхээс бүсдэг үзлээ. Инээс ч шүү үзэх ч гэдэг одоо далжинд үгүй байлаа шүү дээ. Тэгэхэд одоо тэрнээс ч одоо 20 гаруй жил энэ төргээд ингээд чи юу яриад байгаа юм юугаач үзэг байж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Ч одоо ер нь одоо ч бас жоох норол байгаа шүү дээ. Тэгхгүй юм байна шүү дээ. Жоох нороо тий. Юугаач үзэгүүл явж байгаа. Болоогүй байгаа. Тийм болоогүй. 20 жилийн дараа гэхэд одоогийн үеийг бодоход юу бацаан байсан бэ? Бацаан байсан байх. Одоо ингэ хараа нэрээ хүн ганцаал амьдарч байгаа юм чи хүнд бол алдаж энэ заавал амтныг дурааж яг тэнд нэг хүн баян байнгут тэрэн шиг баян амьдрах гал те тэнд нэг хүн тийм байхгүй тэрэн шиг байх гэд яах юм зүгээр өөртөө тэр зам өөр байдаг бол тэр зам өөрөөрөө л яг өөрийнхөө зурсан зургаал ингээл яг өдөр болгон гоё кайфтай те тэгэл гоё ингээд амьдрал бол баялаггүй тэгэл. Тэгээ манайхан бас нөгөө нэг сэтгэл санаагаар унаад ч юм уу контролд орохлоор одоо тэрийг одоо яг яаж хендл хийж одоо яаж ингээд тэрнээс гарах жоохон мэдлэг жоохон муу юм болов гэж би бас бодсон. Тийм баг. Би яг наадхан дээр чинь бол учиргүй мэдлэг боловсрал гарах аргын талаар бол надад хэлэх тийм юу туршлага байхгүй. Гэхдээ яг цаг хугацаал бүгдийг хэмчлэн штэ тий. Тэгэхээр тэрүүхэн хэсэг дээр за би тэ хамгийн сүүлийн сонголтыг хийж л болохгүй гэд ядаж нэг өдөр хүлээчих болий. Нэг цаг хүлээчих тий. Нэг цаг бодоод үзэхэд
арай өөр бодол орж ирнэ шүү. Өнөөдрийн бодол гэдэг штэ. Тэгэхээр зүгээр магадгүй нэг тэргүй баха. Гэхдээ тэр хүмүүс бас нэлээд удаан бодсны эцэс би бол тэгдэг болов. Харин тэр чи яг эцсийн шатн дээр ирж байгаа байхгүй. Тэр буцаад доошо буухгүй. Тэр чи ингэж явж байгаад яг энэ хэсэг дээр л хийчихэж штэ тэр бодол. Тэгээ энэ ингээд дахиад дээшилж болно дээ. Дээшилж. Гэхдээ энэ хизээ нэгэн цагт буухгүй. Тэгээд нөгөө нэг гадныхны нөгөө нэг тэр нэг юу гэдэг чинь одоо тэр Amy Winehouse тэр нэг Linkin Park-ын дуу чи тэр чи яг нөгөө яг өнгөрөхийнхөө нэг цагийн өмнө гэдэг юм нэг өдрийн өмнө болсон ингээд процессүүд тэр сэтгэл судлалын чиглэл юугаар ингээд нэг юу гаргад юм бид мэдээж нөгөө ингээд үзүүлэлтүүд гаргад зураг мөргөн дээр юу ч мэдэгддгүй юм бэл. Тэ нэг юм дандаа гоё ингээд имиж зөв зүгээр л байгаад байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө одоо манайхан ч нэг тийм шүү дээ. Ердөөсөө ямарваа нэг юм дээр заавал энэ 8 оролт асуудал биш шүү. Ерөн зүгээр заавал алдсныгаа дараа л ухаардаг. Тэ хүн ингээд алдаж эндээд ингээд явж байгаа нас барсныхын дараа хүн ингээд магтдаг, саашаадаг, муулдаг. Тэгээ дандаа л нэг тийм ямарваа нэг юм болсныхын араас л бид нэр ингээд нөгөө ярьдаг шүү. Бид нэр энийг яг ингээд дүгнэх мөгнөх тал дээр бол бид нэр бас өөрсдөө яг мэрэгжлийн тийм хүмүүс өөрсдөө мэдрэмжэл яриад байгаа болохоос яг энийг бол тэр нэг сэтгэл зүйч мүүч ч юм уу, философч ч юм уу те нэг ийм хүмүүс бол айгүй гоё гаргалгаанууд нь ярих л байх л да. Тийх бах те. Бид нар бас өөрсдөө бас яг тийм байдалд бас тэгж гүн зүй байдалд орж үзэг болохоор тэр хүмүүсийн мэдрэмжийг бас сайн мэдхгүй тийм ээ. Тэгтэл одоо зүгээр имийг ээждэг вэ дүүнэрээ минь ах эгчнэрээ минь үеийнхэн минь те хэрвээ нэг ийм юм хэрэг бодож л байгаа бол энэ бодол модлоо л ядаж нэг тэр амьсгалын дасгал хийж ичтэй тийм шүү дээ. Оо тийм тий. Саахан ингээд нэг хідүүдээ амьсгалаад бүр болохгүй бол тэр өстө нэг баан дотор ус мус дүрж байгаа толгой төрхөд дүрж нэг орилж харлаа тий. Тэгж нэг яа. Наачаасаа юугүй юм бэ те. Наач бол ахаа юугүй юм бэ шүү. Тэгээд ер нь тэгээд яг би ингэж боддتي одоо хүнд хэцүү цаг үе ирэх тусам тэр зүгээр л нэг өдрийн нэг хэсэг хугацааны сорилт гэж боддог тийм хөө. Тэр сорилтыг давсны дараа дахиад өөр өдрүүд үргэлжлэн жаргалтай өдрүүд ирнэ. Тэгээд тэр одоо сорилт одоо тухайн үеийн одоо хэрэг удаан хугацааны ч бол мэдэхгүй те. Би гэтээ мэдэхгүй байна. Одоо энэ юм хязгааргүй юм амар ёроол руу унж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо тэр амар сэтгэл готролч. Тэнгүүд би ч хэлвэл ингээд надад амар мор санагдаад байх үед би улам өөрийгөө амар олмор санагдаад байхгүй. Тэгж байгаа явах санаа юм бахад те ингээд машиндаа ороод дуу сонс түрүү ярьж штэ те эн чинь бас өөрийнхөө мэдрэмжийг хүн дээшлүүлэх гэдэг штэ те гоё амар ч гоё штэ тийм гоё тэгэнгүүт тэр чи одоо тэр хүнийх одоо жишээлбэл бүр ингээд бүр тийм эцсийн шатаа сонгож байгаа хүмүүсийн хувьд тэр эморлч чинь эморлж биш болсон байгаа байхгүй юу тэр бүр ингээд юмар харанхуй ангал болсон байгаа байхгүй асар том зүйл болсон жишээл миний хизээч мэдэрч үзээгүй зүйл байгаа тэгэнгүүт яг тийш нэг унтсан хүн бүр улам ингээд өөрийгөө бас доошлуулад байдаг байх зүгээр хальт бодох. Яроолгүй гэдэг юм байлээ. Би нөгөө юу уншиж байсан. Тэр нөгөө юун дээр хөвлөө нэг тийм уншиж байсан. Тэгсэн чинь энэ нөгөө энэ одоо бид нар яагаад ч энэ лөө орч одоо энэ амиа орлолт гэдэг асуудал бол төлөвлөлт юм бэл. Хамгийн ойрхондоо сар, хамгийн ихтэй жил мэл 2-3 жилийн өмнөөс ч юм уу те төлөвлөлөд яваад идэв юм. Тэгэл нөгөө нэг төлөвлөгөө ингээл өөрөө бодоол ингээл мэдхгүй цаанаа ингээл бодож явж байгаа л те тэнгүүтээ нөгөө бодож явж байгаа л тэрэнд ингээл улам яг өөрийнх нь төр бодсон байсан ингээд яг ингээд зөвхөн өөрт нь зөвч юм шиг санагдаж байгаа. Ингээл нөгөө нэг эргэн тойрныхын төр нөгөө нэг ярьж хэлж байгаа хүмүүс нөхөрж байгаа хүмүүсийн юм ингээд нөлөөлж явсаар байгаад за би яг ийм юм байна гээл яг тэр нөгөө чиний ярьсаа одоо тэр нөгөө хамгийн дооцх төрөл ингээд юм шиг. Тэгэхээр бид нар түрүү нөгөө эхлэл ярьсан шүү дээ. Янз янзын хар муухай бити бодоо. Үнэхээр хэцүү бол ёстой нөгөө хүжим сонсдогсон шаал өөрийгөө одоо би бол яг тэгж боддог гэсэн байхгүй ингээд бүх ингээд хүн ингээд миний эсрэг болцсон би яг ганцаараа байгаа юм шиг үе байсан шүү дээ. Тэгэхээр дэвдээсээ юу ч бодохгүйгээр тэ гараал шууд найз зөвхөн нийлээл ингээд пам ингээд ээж автгаа яриад ингээд явах нь ер нь хэцүү юм байлээ шүү. Тэгэхгүй ингээд улам бухшаал улам бодоол улам өөрийнхөө бодолд бүр хартаал яг тийм байна энэ ийм байна гэх юм бол тэгэл яг л тэгэл гоё явж байгаа шиг. Яг л тийм шиг байна тий. Тэгээд зүгээр бас тэд нар чинь тэгээд төлөвлөснийхөө дагуу бас ингээл нөгөө ах дүү найз нөхд мөхтөйгөө дандаа бас нөгөө уулзаад сайхан дурсамжуудаа үлдээсэн мэт юм л ш. Зарим тохиолдолд. За би одоо энтэйгээ ингээд сайхан уулзаад энтэйгээ ингээд нэг явчихдаг. Тэгэхдээ яг энэ бол зүгээр дан сэтгэл готрлаас гадна бас
одоо ингээл Монголд бол яг энэ нэг амиа хорлт бол эрэгтэйчүүд айгүй тоон ихсээд эхэлсэн шүү дээ тий. Тэгээд дийлэх ингээл хараад байхад биш шүү дээ. Одоо нэг ирчүүд яагаад зовлон даахгүй гэдэг нь яг тухайн хүний асуудлууд нь өөр байгаа даа. Үр ширнээс болох. Тэ? Хин нэгэнд байдгаа алдаад холигдуулахаас болоод эсвэл дампуурхаас эсвэл гинт байжсэн амьдрал нь дампуурах болоод эсвэл гэр бүл салалтаас ингээд гэр бүлд нь ингээд гоё явж байгаа салалтаас болоод ингээд шалтгаанууд нь олон төрөл байна. Яг ганцаар л бол бас биш байгаа юм байл шин. Ер нь бол гэхдээ сүүлийн тэр нөгөө нэг би бас саяхан л фэйсбүүкээс уншиж ирсэн нэг залуучууд гэхээсээ илүү манай үеийнхний тоо айгүй их болсон байсан шүү дээ. Тэ? Нодлон би яг тэрийг хараад би өөр яг ширлж исэн санагдаад тах юм. 40-с дээш нас билүү 30-с насныхан айгүй яан байна гэх. Тэгээд тэрийг нь харсан чинь зарим нэг нь гэр бүлийн харилцаа тий зарим нэг нь өршөр дампуурал бас нэг тодорхой хэмжээний бас нэг нийгмийн юунд бас яаж чадахгүйгээс бас болсон юм байл нь шүү дээ. Өршөр бол өстой цэлтрийн гацаанд хайдаг баха. Тэр бол амар баха тий. Тэр бол өстой алж байгаа шүү. Тэр бол амар баха. Хэдий их найдын өрөнд орол нөгөө нэг яг хоо энэ асуудлууд байна л да. Жишээлбэл нэг хүн дөртэй байх бол нэг өөр асуудал гэж байна тий. Жишээлбэл 100 хүн дөртэй байх бол шал өөр асуудал гэж байгаа байхгүй тий. Гэхдээ нэг юм сони юм байна. Одоо манай нэг ах байдаг байхгүй. Өөрөө гээд хүнд айгүй хүртэй. Гэсэн өөрөө авалах нь мангар их. Тэгээд өөрөө өөртөө ирнэ. Өөртөө хүмүүс нахаас мөнгө нэгтгэв. Өөрөө авлагатай хүмүүсээ мөнгө нэгтгэхгүй. Яах юм надтай адилхан л өөр юм бүтэхгүй байгаа л үү. Яа намастай юм шүү дээ. Гоё юм шүү дээ наад чинь. Юу яриад байна? Би чинь юу яриад байгаа наадгаа аваач наач. Та өөрөө ингэж тэгтээд яах. Боломжгүй бол гэж байгаа шүү дээ. Боломжтой бол одоо хамаалдаг шүү дээ. Ямар гоё хүн ойлгодог юм бэ те. Харин тийм ийм ингэж байна гэх сонь. Тэрнээс одоо тийш манайд бол тэгнэ үедээ өгөөч даа гэл одоо боо юм бол постлаа. Тэр мөө өгөөч ч өгөхгүй байна уу? Өгчүүл би бас өөрөөс ганц нэг хүмүүст бас өгчмөр байна. Тэрнээс өөрөө авчаад өөр хүмүүст өртөө өгчмөр байна тэгээд. За хэдүүл энэ чанга сэдвийг хаях уу? Хаяа л да. Нахаа айгу хэцүү. Бид нар саяны сэдвийг ер нь бол бас хүндх ёстой байх гэж бодсон тийм. Жогоо болвол бас тэр бодлоо бас дахиад нэг бодоод үзээрэй. Сэрэмжлүүлэг талаасаа л ер нь ярьсан шүү дээ. Одоо бид нар хүмүүстэй ярьж байгаа шүү. Тэгээд тийм болохоор бит янз янзаар сэвэрээ. Баярлаа. Одоо нөгөө бид нар чинь яг тэгж хүнд нэг зөвлөгөө өгдөг айхтай биш шүү дээ. Бидний өөрсдөө ярианд бид нөгөө имзэглээд сая нөгөө нэг тийм ингээ ярьцсан асуудал тэгээд тэгтэл ерөн зүгээр бас бодох л хэвээр байхгүй тийм яах юм тэр имийг бити тэгж урдаа тавьж төлөвлөж мөлөвлөл дөө өөр амьдрал баялаг штэ ирээдүйд бодолтой ирээдүйд чинь жаргалтай үе өчнөө дахиад зөндөө олдноо тэгэл амьд байгаад яаж хийж байгаа л арга нь олддог шүү дээ мөнгөтэй юу вэ мөнгөгүй юу вэ за тэр өвчин айх тэр хүнд мөнд өвчин тусчихгүй бол хүн тэгэл эрүүл байхад бол тэгэл өвчин олдох сэтгэл хөдлөг гараа манайхаа тийм за сая нөө мөнгө ирсэн чинь надад нэг гоё сэдв ороод ирчлээ. Өртөө байж чаддгүй. Өртөө байж чаддгүй. Байс одоо дасаад байна. Одоо дасаж байна. Одоо яг дасж байна. Ер нь бол өртөө байх хэцүү шүү дээ. Ер нь бол тийм. Тэгсэн чи одоо тэгээд яах вэ? Тэгэл гин тэнгээсээ болоод нэг хүнд итгэл тийм хүн байдаг ч юм уу. Ер нь байдаг юм байлээ шүү дээ. Би ганцаараа тэнийг шин билээ. Байна. Өөрийнхөө амьдарч байгаа байрыг ингэж гоё банкнд тавьж өгөөд за тэгээд ажлын хэрэгээд өгчөөд тий. Тэгээ өөрөө сар болгон банкныхаа өрийг төлөөд явсан амьдрал байна. За тэгээд яг хүнд өртөө гэхдээ бүр юугүй нэг хитэн сая маяар бол байхгүй л дээ. Гэхдээ нэг 1.5-аас тодорхой хэмжээний 10 сая дотор бол нэг 2 3 4 өгөх өөр байна. Тэгээд бас болохгүй л шүү дээ. Одоо хүний л амьдрал юм ч одоо худлаа яриад байх тий. Тэгсэн юм өөрөө хүнээс 50 саяын авлага байгаад байгаа байхгүй. Тэгэл нэг хий хөрхий тэгээд нэг өгөөл өгчөөчээ гэж постлох нэг бүр яах юм түүний бас нэг амьдрах арга барил гэдэг байна уу. Тэгэл одоо багын найзууд, дотны найзууд, сүүл танилцсан найзууд энэ төр гэл тий. Тэгэл учиргүй үзээгүй байж байгаа л иргэн тойрныг судлаад ах トゥ амар садантаа тонгороол ял нунагаа шүүх цагдаа болоод явж байгаа тохиолдол бол надад байна. Тэгээд би одоо тэгэл тий одоо ах トゥ амар садантайгаа одоо ингээл бас харьцаа хурлааг хүнд ирвэл тэгэл мэдхгүй одоо энэ хүмүүс тэгээд яг юу бодоод ингээд яагаад
намаагч тэрэнд нооц тэр би олзлогдсон тий. Тэгэл яга одоо болох л байлгүй тий. Энэ айгүй эмзэг сэдв байхгүй мөн дээр амар чухал хандах хэрэгтэй. Нэг мөн хүндлэх хэрэгтэй. Ялангуяа найз нөхдийн дунд одоо мөнгө бол айгүй тийм сэвс болгодог гэдэг байхгүй. Хидж байсан хамаагүй тий. Би бол одоо жишээлбэл ингээд ер нь одоо надад мөнгө байсан ч би зээлэхгүй гэж хэлдэг жишээлбэл тий. Надаас зүг зээлэхгүй гэж асуувал шүү дээ тий. Мөнгө зээлэхгүй гэх юм бол байна. Тэгтээ зээлэхгүй хоёлаа зүгээр сайхан найзууд. Габи ялчгүй байвал яах вэ? Үгүй би зээлэхгүй шүү дээ. Яалчгүй тохиолдол яах юм? Яалчгүй тохиолдол. Үнэхээр чи өөрөө бүр яалтчгүй болсон мэдчихэж байгаа шүү дээ. За яалтчгүй нь одоо юу юм? За жишээлбэл за үгүй мэдхгүй бүр ямар нэгэн байдлаар бас нэг байдаг шүү дээ. Үнэхээр одоо чи чамд байгаад байдаг яг чи санийхаараа чи ингээд үнэхээр байгаад байгаа заа юу. Тэгээд энд үнэхээр болохгүй асуудалд болсон. Одоо юу ч хийж болно үгүй. Намайг асуувал тийм тэгэхээр чи өгчих байх уу тий. наа чи яхаа үнэхээр хэцүү асуулт байна шүү. Үгүй тийм тэгэхээр хүн ингээд заримдаа бол хүн яг ярьсан ч хийж байдаг. Яг цагаад болохоор Үгүй би асуувал бодож үзэж байгаа юм бас тийм байх шүү тий. Наа чи ингээд би асуувал санжаа надад өгчин. Яа тэгэхээр дараа нь цалингаас асч надад чи. Тоо чи нэг үгүй аваа байж болно. Тийм. Гэхдээ одоо ингээд бодохоор бас яг найз нөхдүүдийн дунд бол бас байхгүй юм биш үү? Өвөө аваа ингээд бодоход таны хувьд миний хувьд бол бас байхгүй. Гэхдээ бас нэг албатай биш бас гуух тийм бас сэтэл төрдгөө тэгсэн ирнэл энэ тэндээс үртэл болцсон байлээ. Гэхдээ нэг тийм гоё найзууд байгаа шүү дээ. Бүр албатай юм шиг би үл яг тийм шүү дээ нэг найзтайгаа. Одоо нэг нь хэлээд. Өгөөтгөө гэдэг. Аваад ирээ. Гэхдээ би өөр дугаа өдөр гэл би авчдаг байхгүй. Тэгэл өөргөө ингээл өөр гадагшаа яваад ирэхлээр надад зорвол заавал ингээл юм авчих. Тийм бэлэг авчин тэнгуут нь за чи надад энийг авчвал өөртөө авсан. Тэрийг харна өөрийнх нь харна. Би тийм гоё найзтай нэг гоё юм байж бүр мэддэг. Тэгээ би тэр найзаас бас нэг хэрвээ надад байгаа нөхцөлд бол би тэ бас юм өмнөийг харамлдаггүй. А тэгсэн юм тэр бэлэг сэлт янз янзын юм нэ мөнгө төрний асуудал дээр бол ердөөсөө байхгүй ч юм уу тэ. Ийм юм байна. Сонин одоо нөгөө найзыг тэр нэг бүр нэг өмчлцэн одоо манай нэг мөөгөө шүү дээ. Би тэр чинь тийм шүү дээ. Бүр гэрлүүн ороод би нэг хатайхан бэл аваад гараа авчихдээ. Гатаатэр солиод ичгээл аваад авчихдээ. Манай Корея царайто. Тий. Манай хангуг. Энэ хүүхдүүд ямар юм. Харин одоо энэ бас өрний асуудал чинь бас эмзэг шүү тий. Тэ эмзэг тий. Өстой нэр яг үний хэлэхэд сүүлийн хэдэн жил огцсон. Нэг үе үеэрээ нэг хүмүүсийг нэг юм хүмүүсийн амьдрал яг нэг ижил төстэй юмнууд их тохиолдоод байгаа юм шиг байна тий. Гинт бөөнөрөө мөнгөгүй болонгууд нэг нэгнээс мөнгө зээлээл тий. Зарим нэг хулигддаг барьдаг гэл. Тэгээд би бол 2 3 заллуулаа ш. Тэгсэн юм ингээд яг ингээд өгөхгүй бол яриад идэг байхгүй. Тэгээд за энэ ч нэрэж тэрх бах та гэл тэгэл нэрээ гайгүй л үдэгэл өгчдөг. Тэгэл эхэндээ хөрхөө нэг ганц нэг багаар өгчснээ сүүл рүү тэгэл бүр байхгүй ш. Авээсэн байлээ. Авьяаслаа. Одоо нэг юм байна тий. Өчи мандаа нөгөө өөрөө өгөхгүй мөг. Тэр өгчүүл өгмөр. Харин тий одоо бүр цайц. Тэр одоо залгаад дээ нөгөө тэр чи өгж гинүү гэж асуух хэрэгтэй юм шиг. Харин тий нөгөө цаад хүн ч мөнгө өгөх гэж чинь бол нэр одоо өртөө юм байвал харж байгаа бол бодлоорой. Мөнгө санхүүгийн асуудал бол хэцүү юм. Хэцүү. Маш хэцүү. Тий. Хэдүүлгийн ерөнхийдөө ярилцах хугацаа дуусчих шиг байна. Тэгээд ганцаа ах маань хоёр дахь баярлаа. Уг нахтаа өнөөдөр анх удаага уулзч сайхан ярилцлаа. Тэгээд их олон өргөн сэдвүүдийн тухай ярилцаж өөрсдийн бодол санаагаа хуваалцсан зочдтой маш их баярлалаа. Тэгээ эцэст нь та бүхний хэлхийг хүссэн Габи бид хоёрын асуугаагүй зүйл бий юу? Байхгүй ямар ч тэгэл эндээс авахгүй явахнаар л хандаараа тий бид нар одоо ахаал хэлий тийм үстэй би ч одоо нэг хайгаад тийм бам яагаад би одоо цайц юм ааш энэ одоо тий ингээд байл одоо яана гэж одоо би одоо тэгээд яг нэг байгаад одоо нэг юм подкаст амжсан юм нэг орморгүй санагддаг яг үнэ. Тэгээ ер нь бол бид нар одоо ингээд нэвтрүүлгийнхаа дундуур ингээд хэсэг рилүү тастаж тавьдаг шүү дээ. Тэр нар бас зарим нэг комментүүд ирэх баха. Сэтгэл санаатай байгаа аль гэж шүү дээ. Сэтгэл санаа. Та тэгвэл өмнө ер нь подкаст нь ингээд олоолаа суугаад ирдэг чинь подкастэнд цөөх орж исэн бол ер нь маах хэр санагдав. Ер нь дажгүй юу? Гоё байна. Ингээд нэг худлаа биш те. Ингээл гоё ярилцаад нэг тийм бэлдэж мэлдэхгүйгээр ингэх чинь хамгийн зүгээр шүү дээ. Тэгвэл тэгэл би танаас ийм асуу шүү. Та ингэж хариулж шүү энэ төр гээд мэдээ ядаргаад. Тэгээ бид нар тэгтээ нэг сая буруу ярьсан юм яриаг шүү. Нөгөө тэгэл нэг бэлдэж мэлдэж нэг ухаантай болох гол үгэнгээ бодоо ядаргаа. Тийм үстэй. Агараа л ядаргаа шүү.
Гэт нөгөө киноныхаа үгнээс хэлчихэж аа. Хацаа хямрагын киноны үгнээс хэлээ шүү дээ. Яг нэг талаа айгу гоё юм ингээд намайг нэг энийг яг хацаа мэрэгэр хүлээ авчихгүй дээл би заримдаа бас одоо бодоод байгаа ш нэрээ. Сөхөр хүн болго ингээд үзээд ингээд байгаа нь гоё ирнэ. Тэ нөгөө энэ нэг ийм хүн дээ гэдэг. Намсраа явж ийн гээл тэ ингээд ах үдээ л гэж бод. Одоо тэгээд өөр юмд орох гэсэн чи айгу бол яг намсраагаар явмаг үдэл бас хэцүү ш. Өөр юм тоглолчмоор ш тийм сте. Тийм шүү дээ. За ганцаа. Өө яах вэ тэгэл хоёр дахь удаага ирлээ сайхан л буу халлаа. Тэгээд гоё л байна. Тэгэл аль альнийхэн ажилд сайхан бүгдээнд нь амжилт хүсье. За тэгээд Би сүүлийн үгийг хэлчихээ. уучлаарай. За уучлаарай. Ганцаахын өрийг өгөөрэй. Өрөө бас өгмөр байгаа юм байна хүмүүстээс. 50 сая төгрөг штэ энэ чи. Нөгөө өрөө өгөхгүй байгаа шалтгаан цаад хүн байна. Яс өгч чадахгүй л яваад байна шүү гэдэг шиг. За тэгээд маш их баярлалаа. Тэгээд сүүлд нь шинэ уран бүтээлийнхаа талаар яг хизэнээс гарч эхэлж байгаа ямар апптер за тэгээд яаж үзэх үү тэр талаар мэдээлэл өгөөч. За би одоо яг албан ёсоор 2 дүүдээ би Мизоныхоо 1 сарын эрхийг бэлгэлж байна. Тэгээд одоо манай Мизон 6 сарын одоо яг энэ сүүлээр бид нэр одоо яг өөрсдөө яг оригинал 2 дугаар бүтээл рүү орох гэж байгаа. Баг бүх юм бүрдүүлсэн. Одоо ингээд том бэлэн байгаа. Гэхдээ яг ямар кино хийж байгаа хэлээд яг гарсныхан дараа тий хараарай. Тэгээд Мизон аппликейшнийг татаад одоо яг л адилхан өвтөдийн аппликейшн учраас хэрхэн дүүнэр найз нөхөд бүх одоо гэхдээ миний иргэн дөрөнгө мэдж байгаа Мизоныг тий. Тэгээд тоо хоёр маань ч гэсэн манай Мизоноор аялаараа бид хоёрт ингээд 1 сар ирэх бэлгэлье. Маш баярлалаа. Тэгээд Мизон ч бас өөрөө бас уран бүтээлчдэг бас их дэмждэг те. Кино уран бүтээл хийх гэж хөрөнгө мөнгө санхүүж байгаа бас бидэнд хэцүү шүү дээ те. Тийм бол ингээл Мизонтай хамтраал хийчих болно. Одоо манай ганцаа бид ч гэсэн одоо нэг төсөл дээр ярьж байгаа те. Тий. Манай ганцаа энэ тэр маш гоё төсөл байгаа. Тэр нь үнэхээр таалагдсан. Бас яраад. Тэгээд нөгөө үгүй яраадаг биш зохиол дээр бид ийм юм билээ шүү дээ. Одоо ингээд бид нар найзууд байгаа шүү дээ тий. Түүнгүүт яг найзууд дээр ингээд ажил хэргийн уулзалт хийх чинь өстой. Амар сони юм билээ тий. Айгүй юм билээ шүү дээ. Яг алдны юм. Ялчгүй ингээд албан ёсоор бас уулзахгүй бол бас болохгүй юм бас найз маань ажил төрөл тий. За нэг юм киноны санал байна. Ингээд бид тэдэн саяыг ийм санал болгож байна гэхээр чи энэ чинь за гингүүтээ ингээд дэлгэцэн мэлгэтэн за одоо юма танилцуулаарай гэж танилцуулах. Танаа одоо тэр хийж байгаа байна. Гимсэж байгаа байна. Тэгж мөрхөөс чинь бас их нэг бодлын бас айгүй тийм гоё юм шиг бас айгүй гоё мэдрэмж авт юм бэл. Тэрээс болоод ингээд болж тэгээд дотроод гиснэ энэ бодлаа. Тэгээд төсөл танилцуулаад дуусгах та. За юу юм нөгч тийш орох уу гэдэг чинь бас л бас гоё мэдрэмж өгнө. Ганцаа айгүй гоё нэг төсөл байгаа. Одоо зохиолоо таад дахиад жоохон боловсруулж нү. Тий, боловсруулж л байгаа манай дүүнэр маань. Нэг мартчих. Нэг манай нэг юм хайрцаг байгаа. Тэгээ эндээс нэг асуугаад энд нь хариулсах юм бол мартснараа л мартчихаач гэдэг. Тий, хамгийн гол нь гоё ваучер шүү дээ. Та гоё хариулаад гоё эрхийн бичиг хожих байхгүй тий. За тэгээд тэр ваучертай сонирхолтой. Анх удаага хийж байгаа болохоор би дундуур нь мартчих. За. Тий, манай ерхий бэнтгчээр Юлон хятад олон ресторан байгаа. За тэгээд эндээс асуулах юм бол Юлон гоё олдоо шүү дээ. Одоо өөрөө бол мэдж байгаа дээ. Тэ бас одохгүй Юлонгтой хамтарч ажиллаж байгаа. За энэ ийм байгаа шүү ахнараа. 100 мянгах 50 мянга гэсэн хоёр юм ваучер байгаа. За тэгтээ 100 мянга нь бол Юлонгтой холбоотой асуулт. За 50 мянгах нь болохоор хамаагүй асуултууд байгаа. Окей. Алийг авах уу мэдээж хамаагүйг нь авах уу? Хамаагүй аль нь. Хойлоо явчихлаа тий. За би ч гэсэн хариуллаа. Би ч гэсэн хараагүй байгаа тий. Тэгтээ би хариултыг мэдэхгүй. Нэр ингэсэн. Хамгийн гол нь 3 юутай байгаа. Тэгээ хариултыг хэн мэдхээ? ChatGPT гэсэн. Нэр ингэсэн. За та нэг авчих уу. За. За минэц. Чи асуухгүй мó тий? Би асуухгүй. Би хариултыг нь хараад гэдэг. Юу гэж өгж юм? Ямар юунуудтай байна? Нүд гэдэг. За энэ одоо энэ ингэнэ. Нүд гэдэг үгийг хүндэтгэлийн нэр нь юу вэ гэсэн чинь 3 милми цэхэр ялтан. За наач бол амархан байна тий. Милми. Миний хас сараа. Милми юу? Би бол милми гэж бод. За угаасаа милми шүү дээ. За та ингээд 50,000 төгрөг ирэх гэж наадахаараа очиж байгаа тий. За миний хөө шүү дээ. За их амархан юм шиг хэрнээ бас л буруу хариулчуд хүмүүст загнуулахаар асуулт байна зөө юу. Элон Маск хаан төрсөн бэ гэж байгаа байхгүй. Бурхан минь би бол мэдэхгүй юм. За би ч гэсэн. За мэдүүд нь бол мэдгүй. Би бол бас мэдэхгүй байна. За би харж байгаа хариултыг.
За тэг асуулт Өө, байна. би Тэгээд ABV гэдэг 3 хэлбэр байна заяа. Өмнөд Африкийн Претория хот, Ану Лос Анжелес, Канадын улс Оттава гэж байгаа юм. Би бол болоолаас тэгж л бодож. За. Б гэж бодож байна уу чи? Ану гэж бодож байна уу? Эсвэл Аа гэж бодож байна? Тийм. Би Канад гэж бодох юм. Зүгээр би тэгж бодож шүү. Магадгүй. Хамжи тий. Яг Тэгсэн. Ану Лос гэдэг бол яг Америк гэдгээрээ маш амархан зүгээр сонгогч магадгүй гэдгээрээ өгсөн. Ягаад Африк орсон аягүй сони тий. Харин тийм. Бас. За харилцааг харцнаа гав. Үй, яг нь шүү дээ. Хэлэхгүй мүү? Чи ихлэ хариулт аваа шүү дээ. Та. Энэ гараад ирсэн үү тий? Тий гараад ирлээ. За. Ану Лос Анжелес бол биш байгаа үз. За. Би энэ Африк гэдэг бас айгу толгой өргөлсөн юм. Гэхдээ Африк бол би зүгээр БВ дээр л Ану юм уу эсвэл Канада. За Канад гэдээ авчт юм билүү? За ингээ. За. За нэг нь биш нь хэлээд өгч. Биш нь нэлээ. Америк бол биш. За. Тэгэхээр ягаад Африк орсон Канада орсон гэж аягүй сони. Канада Африк хоёр айлна. Наад чи Африк байх магадлал аягүй өндөр бол авчих واخгүй. Би одоо Канад гэж хэлэх юм дэс. Канада гэж бодоо. Би бас Канад гэж хэлэх гээд байна. Канадаар авчихгүй. За Канад руу л авч. За Elon Musk 1971 оны 6 сарын 28-нд төрсэн юм байна. За. Африкийн Яа. Африкийн нийслэлүүдийн нэг болох Претория гэдэг улсад төрсэн юм байна. Тэ. Баларсыг заавчлаа. За За би юу ачив? Юугаа үүлээгээ үүрээд энэ эрхийг угаасаа ахад угаасаа үгүй. Би буруу хэлсэн шүү сая заавчлаа. Хоёулаа л ер нь буруу хэлсэн. Тэгсэн байна. Тэгээ би ч гэсэн бас Би бол дотор бодсон та ягаад тэгэхээр Африк байгаа шалтгаан. Африк байгаа аягүй сонир байсан байхгүй. Тийм байна тий. Миний хул аягүй сонирхолтой бүр аягүй амархан. Асуулт. Монголын үндэсний бүхийн барилдаанд 8 давбал ямар цол авдаг вэ? А. Арслан, Б. Гард, В. Заан. Гард. За. Би ч өөрөө нөгөө бүх барилддаггүй ирнэ, бүх барилддаггүй чадахгүй ирнэ. Маш бүх үзэг төртөө байхгүй. би бол мэдэхгүй юм байна. Гард угаасаа. сонирхолтой энэ тий. Одоо тэр 100 мянган асуултыг чи үзье да. 9 давах юм бол угаасаа шууд арслан болно. 7 даваад Заан. 6 даваад Харцаг. 8 даваад Гардалтай. За ингээд манай Өөр асуулт байна уу? Энэ асуултыг Монголын сайтн руу оруулвал тий. Хүмүүс бол наачаал өстө толгой эргүүл юм. Ер нь зүгээр сая бид нар зүгээр локкор хөөгөө бодох юм бол Тийм байсан. Африк л байгаа байхгүй. тий. Яагаад энэ Америк, Канада, Африк байгаа юм те? Өөр улс байж болно шүү дээ. Бразилч байж болно шүү дээ. сонин газар төрсөн хүн бэ. Юусэн Африк угшилгүй юу? За ингээд манай Юланы болон маань ер нь ингээд цаашдаас ингэж явах юм шүү бас. Салхи оруулаад сонирхол юм байна. Гоё юм байна. За тэгээд урилгын хүлээ авсан хүлцэн ирсэн. Зочдоо маш их баярлаа. Тэгээд ганцаа авах мэнтэй 2 орлоо. 2 орсон 3 дахь ордог юм да. За Тий. Дараа нь эрэхтээ дахиад уугнах дээрээ гэж өргөдөө. за тий. За урсанд баярлаа. Баярлалаа. За тэгээд подкаст руу минь хөрөө өндөрлөж байна. Хамтайсан та бүхэндээ маш их баярлалаа. Powered by Airplane Аялын хөгжиж гэдэг урайт явдаг байгаа. Тэгээд мэдээж манай ерөнхий ивент гिचээр Юлон Эдтолны ресторан мөн бид бүхэндээ Аянга стор бид бүхэндээ хамтран ажиллаж байна. Suproco Charna маань бид бүхэндээ маш удаан хамтарч ажилласан. Мөн Simple Zelle application хамтарч ажиллаа. Ирэх дугаараар иргэд уулзцгаая. Баяртай. Powered by Airplane. Аялын хөгжиж. Подкаст румын хамтрагчаар Zubroka Юлон хятад хоолны ресторан Аянга стор Simple Zelle application